За сайн байцгаана уу? Warpan Talk-ийн ээлжид нэгэн 100-ны дугаар эхэлж байна. Сая хэд хоног оройтуулаа уучлаарай. Маш их ажилтай байлаа. За тэгээ өнөөдөр бол жинхэнэ гоё зочтой гоё дугаар болно. За тэгээд манай угаасаа хүнд зочоо Warpan Talk-ийн түүхэн дээр хамгийн их орсон, хамгийн их хамт ярилцсан зочдын нэг. Амраа ах маань ирсэн байна. Намайг дандаа урьж оруулдаг. За тэгээд цоо шинхэн одоо гоё хүндтэй зочоо ирсэн. Мөнхөртэй ах маань ирсэн байна. Ирсэнд баярлалаа. За өрсөнд баярлалаа. Залуучдын шоунд анх удаа л орж байна. Өдөртөө байнга үздэг юм аа, бас гоё. Тэгээ мөнхөртэй ах руу өчтөр би холбогдоод энэ залуучдын шоу байгаамаа гэдгсэн чинь за ах нь одоо тийм актер ярих юмтай хүн биш дээ гэж хэлж байгаа надад бол үнэхээр удлаа санагдсан. Хамгийн их юм бол та ойлгомжтой. Тэгээ чи цаг тулгачлаа. Тэрээс үсээ цацаа жоо бодож өрөөд бэлтгэлгүй ирлээ. Гоё яригч нэ хаа. За тэгээд Индра гэдэг үзэсгэлэнт эмэгтэй фитнесийн багш. Тийм. Олон улсын мастер тамирчин тэгээд бикини модель төрлөөрөө тэгээ одоо коуч, фитнес, personal coach хийгээд явдаг. Ийм монтог юм би тий. Та ч нөгөө нэг угаасаа гоё эмэгтэй дуудвал орё гэдэг хар. За тийм ээ. За тэгээд Аригун подкастыг бол хүн болгоо мэднэ. Киноны ертөнцийн одоо хар тарсан зүуд болж байгаа гэж. Би ч ууг нь бол даатгалын хүн юм байгаа шүү дээ. Тэр юм аа гэхдээ хүмүүс мэддэг юм шиг байлаа. Үгүй мэдтiin ба би сонсдог дандаа хэлдэг шүү дээ. Тийм үү. Аригун ах маань ирсэн байна. За тэгээд амтруу хөдөлгч мөнхүү ш. За эхлэх үү. Эхэлсэн оё. Яа санаа эхлээд яваад шүү дээ. Ариг аюу очиод ариун гэсэн үг үү те? Тий, одоо миний нэр чи Ариун Баяр ихгүй юу? Тийм Ариун Баяр подкаст гэхээр нэг сайн явахгүй байсан. Тий, тэгэл Ариуныг нь Аригун уугарчин гараад нэг Аригун гэж бичдэг шүү дээ, тий. Сая ингээд Аригун ах ингэж байгаа байхгүй. Таныг орж ирэхээс өмнө ярьж ирсэн. Царайлаг хүмүүс сошиалд од болж гарч ирэх нь айгу хурдан гинэ. Тэр юу үнэн үү? Би болохоор амар удаан царай мот болохоор явахгүй 2 жил болоод хүн танихгүй байгаад байгаа. Юу нэг эмэгтэй хүний хувьд үнэн баг шүү бас тоглоомгоо тэгэл инфлюенсер одоо зарим нь бүр шууд хэлдэг болцсон юу ийдэг full time инфлюенсер гэдэг болцсон. Инфлюенсер гэдэг үг чи өөрөө ихтэй бас муухай үгэлтэй бас би бол амар дуургүй. Нөлөөлөгч гэдэг. Одоо нөлөөлөгч гэд хэлчихээр бол арай нэг өөр сонсогдоод байгаа юм. Яг инфлюенсер гэдэг яг нэг англиар нэлэхээр нэг юм надны сон заван сонсогддог болчих яагаад юм бол инфлюенсер гэдэгтэй адилхан гэж бодогдсон юм. Тий. Гэхдээ та нар анзарч мөнхөртнөх амар даруухан байгаа. Сая нэвтрүүлэг чимээгүй л байгаа. Эхлээс өмнө ийм байгаагүй юм аа. Гэхдээ ер нь амьдрал дээр амар даруухан шүү дээ. Би ингээд харж байгаа мангар даруухан юм дуу чимээгүй хүн те ер нь би тэгэж боддог шүү дээ амар тийм даваалны. Гэхдээ ярина. Би ч багтаа тэгэл имэттэйгээ цанх дан хослол яриа сучдаг. Тийм яриа бол тэгэл янз бүр шүү дээ. Маасарч ярьж болж байна. Хэрэлдэж ярьж болно. Чухал царайлж ярьж болно. Худлаа ярьж болно те. Ямар жанраас ярихаас хамаарат. Сонирхолгүй юм бол тэгээд одоо ингээс авах цааш. Хоёулаа чи яаж танилцсан бэ? Ковидын үеэр юун дээр танилцчихсан нэг room нэгэд ч юу үлээд ирж байна. Club house дээр би нэг санхүү өгн аавна гэдэг нэг групп нэхгүй юу. Тэгээд тэр нь ямар учиртай бэ гэхэл нөгөө биеийн үнэлтийг ингээд хуульчлаа гэдэг тийм утгатай. Тэгээд тэр өрөөнд ингээд ер нь яагаад биеийн үнэлтийг хуульчлах хэвээр ингээд бид нэр ярилцчихсан. Тэгээд тэр өрөөнд мөнхөрдөн ах маань анх орж ирээд. Тэгээ би тэр өрөөнд нөгөө солонгосын жишээ яриаггүй тэгсэн. Ер нь энэ бол Монголд бол байх хэрэгтэй байхгүй юу? Хүмүүс ингээд бие үнэлтэхээр баба муухайг янз янзаар ярьдаг. Өөр өнцгөөс ярих хэрэгтэй. Яг хүн төрөлхтөнд бол хамгийн анхны мэрэгжил гэж байгаа шүү дээ. Ер нь хүн төрөлхтөн бий болоод хамгийн анхны мэрэгжлийг гинлээ. Тэгээ мань зохиоцсон биш шүү. Ингэдэм байл да одоо жишээ нь солонгос туйлчилсан. 30 нас хүртэл бие үнэлж болдог байсан бол одоо 28 болгоцсон байл. Ягаад гэвэл тэр нь нөхөн үржих бодлоготой холбоотой. 28-аас хойш бие үнэлэх юм бол эрүүгийн гэмт хэрэг. 28 хүртэл бие үнэлээд хүүхд гарах хэвээр. Хүнтэй суух хэвээр. Их хүн болох хэвээр. Мөн үү? Ингэж үздэг юм байна.
За тэгэнгүүт энэ бие үнэлж би энийг үргэлжлэн ярьчих зүгээр. Зүгээр. Яа айгуу сонирхолтой. Буруу ярьж байвал хэлээрэй. Зүгээр. Би ч бас нэг мөс орой ингээд хуулиар сураад байгаа шүү дээ. Тэгээ орой эрүүгийн хуулийн 12 гэдэг 30 гэмтэрэг. Тэгээ энүүгээр ингээд кейс болгож ярьж байгаа. Тэгээ би бас энийг яриад видеалтын хоног авцсан. Энийг бас ярьчих. Залуучуудад хэрэгтэй байхгүй. Тэг хэрэгтэй. Одоо энэ зал амар олон залуучууд үздэг. Одоо ингэдэг юм байна л да. Хөгжлийн бэрхшээлтэй хүн яах вэ? За бааранд ороод ингээ гой сайхан хараад яваад чадахгүй. Мөн үү? Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ч өөр бас физиологийн хувьд эрүүл байхын тулд мэдээж одоо физиологийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Яг үнэ. Тэгэхээр Монголд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн бие үнэлэгч авчвал гэмтэрэгтэй болчих гээд. Тийм үү? Зөрчлөө Нөгөө талаараа хөрхи одоо ганц үеийн хүмүүс яах вэ? Зарим нь хөрхи бас арвагийн жамаар гөгшрөөд хань бурхан болцсон хүн бол тэгээд дахиад үнтэй суучих гэхээр үр хөвгтөө бодоод хойд их эцгийн гар харуулад яах вэ гэд бас нэг бие физиологийн асуудлаа бодоод яах вэ? Яг үнэ. Үйлчлэгээ авч амьдрал дээр байдаг л асуудал шүү дээ, тийм биз дээ. За нөгөө талаас бэлгийн замын халдвар төвч. Солонгост бол ингэдэм юм байна л да. Би уг нь энүүгээр лайв хийж бодож ирсэн. Тэгэхээр хүмүүс өөрөө ойлгочих гэж байна. Тэгээд нэвтрүүлэгт орсон яг ярих хэвээр сэдвэн энэ юм шиг болчихлоо. Амар их юм зүгээр нэг хэсгэл байхгүй. Яг тэг гүцэгээ ярьчих тий. За тэгэнгүүт Би бас ингээд нэмэш байх. тий чи нэмэрээ. Ингээ гэр бүлийн бат нандаа харилцаа бас бий болд юм бэ. Одоо чинь манайхан чинь нөгөө эхнэрээ ард дуран тавиал болсон болоогүй ингээл нэг харилцаа үүсгэж явж байгаа. Нөгөөтгтойгоо тасчдаг юм бэ. Дурлцдаг. Тэгээд гэр бүл салдаг. Нөгөө тэгээ гэр бүл салдаг. За солонгос өөнөр яадгүй хөл ингэдэм бэ. Өдрийн цагаа цайны цагаар хараад үнэ. Цагаас үйлчлэг авчаад орой болоор аваад эцэг хүрээд очдөг. Миний анаатай шүү гэх. За нэг нөгөө талдаа бас гинтрэг буурдаг. За яг гэвэл манай залуучууд ингээл бааранд ороод оройн цагаар шоу удаж байгаа гоё охинтой танилцчаал нэг one night энэ төр хийгээд явдаг штэ. Ер нь залууч тийм биз дээ. Тэгж явж байгаа дууж итгэхээр яах вэ? Нэг охтуудаа дайлах болдог. Арх болдог. Нэг хөлөөрөө тасарсан гинтрэг хийсэн. За нэг охтуудаа болоосолтод яах вэ? Хоорондоо зогтоо явдаг. Тэгээд нэг нь шоронд боловсдох бол зөндөө кейс байна. За тэгээ нөгөө тасраа унтсан эмэгтэй бас аюултай болчихж байгаа. Тэгэхээр бол солонгост ингээд шилэн хорог байдаг байхгүй ингээд өндөр гой модель үүд гэж. Таиланд эдэрт. Тий, Таиланд энэ төр танилцуулахтай. Метр өндөр тэр 90-60 гээд мөн үү? Тэгээд таалагдсанаа мөнгөний төлөөд авчих. Тэр чинь бараг цэвэрхэн шүү дээ. Илдүүд болоо баар даригтаа зодлоо түгээд. Бас согтуугаараа ер нь секс их чинь бас 90-ний юунд муу гэж. Үнэ. Тий. Тэгээд нөгөө согтуудыг секс гэж явахаар тий. Яванда хүний эрүүл мэндийн асуудал муу. Зүтгүүлээ лээдэг. Тийм үү? Тэгээд аюул сони юм харсан баг. Ингээд залуучууд нь ингээд нэг юм виагратай явж байна. Залуучууд нь шүү дээ. Хэлнээр тавингууд ингээд хайлцдаг тийм виагра. Тэгээд тэрийн зүгээр ингээд юугаар зардсан юм бэ? Зүгээр ингээд нөгөө эмийн сангуудаар нь. Тэгээд ерөөсөө тэр нөгөө сотчоод хэрвээ янз бүр юм болохоор виаграга хэрэглэчихэд тэгээд яванда тэр чинь муу л да. тэр муу тэр айгүй муу. Ер нь согтуугаар бэлгийн ажил хийх бол хамгийн муу гэж. За эрэгтэйчүүд бол одоо нөгөө эмэгтэйчүүд бол цэвэршнэ гэж ярьдаг шиг эрэгтэй хүн чинь бас та цэвэрчдэг юм байна. Үнэ. Тий. За тэгээд дээрэс нь би түрүү согтуу гэж ярьлаа шүү дээ. Баарнаас нэг охин танилцаал аваа явчихдаг. Тэгээд очиод мэдээж согтуу халамж зүгүүд зүгээр очиод буудалд орчдөг. Дургу багт нь хүчээр хийчихээр хүчингийн гэмтэрэг. За одоо Монголд ингээд ах нь бас нөгөө аавын бас нэг жил болсон шүү дээ. Тэ? Аав зооцсон шиг. Тэгээд жил болоход орлоо. Зүгээр залуучууд битүү. Ямар ч тийм эрүүгийн элемент биш. Айгүй хөргөн залууч. Яасан гэсэн чинь. Хөрх ихнэр байхгүй. Нэг бие өнлөгч авсан чинь нөгөөт ч гомдол гаргасан. Тэгээд хохирогчийн гомдлоор эрүүгийн үеийн 12-оор Джонни гэж. Тэгээд жилийн 2 жилийн аль битүү. Тэгэхээр тэр залуу бие үнэлтийн хууль батлагдчихвал мөнгөө төлөөд үйлчлэгээ аав. Үгүй тийм үстэй. Тийм шүү дээ. За нөгөө талаас би ингээ олон талаас нь ярьчлаа шүү. Зэгстэй ярьж чадахгүй намаагүй шүү. Зүгээр. Санаанд орж ирэнгүүт л яриад шүү. Зүгээр. Тэгэнгүүт бас хүн чинь бас нэг сайхантай сууж сайнтай жарах гэж. Ямар таарсан. Гэтэ нэг юм байна гэхдээ хүмүүс ингээд эрэгтэй хүмүүсийг хайртай биш хэрнээ унтаж чаддаг амтан тэнгууд 90 хүүсэн дээр араар тавилт болохоор яг эмэгтэй хүн араар тавих юм бол эрэгтэйчүүд уучлалтгүй ер нь бол тэнгууд эмэгтэй хүн угаасаа манай эмээс хэлт би эмээ өөх тахгүй. Тэгээд миний хон ингээд хүн
яг нэг хүнтэйгээ удаан хугацаанд амьдралаа гэхэд эрэгтэй хүн хичнээн чамд хайртай байсан ч гэсэндээ чи хичнээн гой сайхан байсан ч гэсэндээ ингээ уйдд юм аа. Тэгээд нэг удаагийн араар тавих явдал байдаг. Тэгээд дасгүйгээр тэр хүндээ сэтгэлээ өгөхгүйгээр ингээ тэр бэлгийн ажлыг хийж чаддаг. А эмэгтэй хүн болохоор яг тэр бэлгийн ажлыг хийх хүртэл одоо юу гэдэг юм бэ нөгөө биеийн үнэлэгч биш л бол сэтгэлээ ингээ өгөөд тэр тавих маявах мэдрэмж гэх юм уу ингээд тийм зүйлтэй сэтгэлтэй холбоотой байдаг гинэ. Тэнгүүт эрэгтэй хүмүүс ингэж яриад байд юм би бас асуух гад одоо ингээд хайргүй нэрээ үний юм уу ингээд сайхантай явж сайнтай суу гэдэг нь нэр эрэгтэйчүүд гэдэг юм уу? Энэ чи манай өвгдөөс ирсэн үг байхгүй хайхан үг ш. Философи тийм биз дээ. Тэгэхээр би бол одоо ингээд нөгөө хиндрээ хайцсан хүмүүсийг хараад бас гайхаад идэх байхгүй. Би чинь дандаа нөгөө лайв ихээр аваагаа хайсан дурак гэл те. Дамаа дарга нарыг мөн үү? Эхнэрээ хайрлаж чаддаггүй жих орноо хайрлах гэж юу бах юм гээд. Ер нь энэ улс төрч дарга нар ч их орноо хайрлах гэж явдаг шүү дээ. Тэгсэр нэ аваагаа хайцсан гарав. А эн чинь бол бас амьдралээ ингээд гараад үзэхээр бас янз янзын асуудал байдаг шиг байгаа. Бас миний харсан үнцэг биш юм шиг байгаа. Тэгэхээр зэрэг мэдээж бас нөгөө эрэгтэй хүн чинь тэ юу гэмэр чинь би бас одоо энэ нэвтрүүлгээр хамаагүй камерг үйдэл хамаагүй шууд ярьчихлаа. Бас нэг юм байна манайхан. Одоо ингээд ер нь бол Монголд бие үнэлт бол хавтгай байна шүү дээ. Ер нь бол одоо ингээд Facebook үзэж байгаад мэдгүй над дээр гарч ирээд ирэхгүй. Ингээд юу гэлээ хими бодисоо гадагшлуулъя хүрээд ирээч ирчүүдийн юу массаж байна гэдэг юусэн байх. Тэгээд юу авъя л гэсэн үг. Тэгээд одоо ингээд жуулчд муулчд ирэхлээр чи тийм массажны газрууд айгүйх байдаг юм байна. Монголд уу? Тийм Монголд ерөөсөө тийм одоо тэгэл ерөнхийдөө happy endingтэй а зарим нь бол бүр охтууд нь бие үнэлдэг тийм газар зөндөө. Тэгээд тэд нар яаж юм гэхээр юм underground ажиллаж байна. Ингээл маш нууц. Тэгээ өөрхий тэгэл нэг хүн ирэхлээр дамтлуул мөнгө төгрөгөө өгнө. Ингээд хамгийн гол нь бие үнэлтийг ингэж хуулиар хорихлоор бас энэ хуулийн байгууллагаас ялцруулаад байгаа байхгүй. Одоо ингээд дээр нэг нэвтрүүлгээр нэг залууч нэг бие үнэлэх өөрөөр хэлбэл массажны газар нээсэн чи тэр нь явандаа айгүй хурдтай. Цэцгийн жаваар бие үнэлэх газар болсон. Тэгээд тэгээ бүр цагдаа ирээд бүр би танахыг ингээд хамгаалтанд авмаар байна мэн гэд ирсэн гэж байгаа байхгүй. Тэр бүр подкаст нэр ярьсан. Тэгэхээр тэр газруудын ихэнх нь би цагдаа гэдэг тэр чи бас би юм ярихаарай байна. Нөгөө нэгүүнээр бас нэг охин гарсан шүү дээ. Өө би энэ массажист хийж байгаад эдний мөнгө өгөхгүй байна. Гэснээр бүр ингээд эдний бол тэр дөрвөн цагтаа хамтарч ажилладаг гэдэг. Нэг охин болчихлоо. Эдний бүр салбартай гэж. Нэг салбар нэг нь бүр өмнө хойд нэг салбар наваа бүр яг тэр бодлын доормоор байдаг. Тэр чинь бүр ингээд хэдэн зуун мянган хандлт авцсан юм байхгүй. Түүнээс би нэг хүн мөнгө өгтгөж яриад байгаа юм шиг. Өөрөө салбараа тэлцсэн гадаг тийм тэр чинь ингээд 3-4 салбартай болцсон гэдэг ингээд хөрх юм. Нөгөө мөнгөө авч чадахгүй жоохон хил амтай л охин байсан юм шүү. Ажлын чинь мөнгө сангийн өгөхгүй хэл авах. Тэгэд энэ шүү дээ энэ цаана хамгийн муухай нь юу гэхээр энэ нөгөө хууль сахиулах байгууллага чинь өөрөө хуулиа хэрэгжүүлдэггүй хууль зөрчигч болж хувираад байгаа. Энд чинь өөрөө энэ хууль шүүхийн системээ ялцруулаад байгаа. Коррупт болгож байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ энийг хууль ёсны олгочод ёстой нөгөө цагдаагийн газар чинь жинхэнэ ажиллаа хийнэ үстэй тий. Нөгөө хүмүүсээ хамгаалдаг, зодож нүдсэн хүмүүсийн 9 шүд болгодог. Тэгээд дээрэс нөгөө хүүхдүүд чинь хууль ёсны голч байгаа юм чинь нөгөө дотороо төлн тийм үстэй. Нөгөө хууль ёсны нөгөө цагдаагийн ёстой аюулгүй байхгүй, гэмт хэрэг байхгүй, аригтарс байхгүй. 7 хоног бол шинжилгээ өгч байна. Одоо сая Испани явсан чи Испани хамгийн том бие үнэлэгчийн юутай community-тэй байна. Нэг конференц хийсэн байна. Тэгсэн чинь 1 сая бие үнэлэгч ирж тэр конференцд. Арайч юу байгаагүй. Тийм 1 сая бие үнэлэгчдийг хамруулсан тийм том одоо организашн байд юм байна. Тэгээд тэр хурлаа хийгээд хэдэн 10,000 цуглараад бие үнэлэгчдэд тулгарч байгаа асуудлуудаа яриад тэгээд одоо тэр Испани гэдэг чинь ингээд 7 хоног болгон шинжилгээнд ордог. Ингээд амар өндөр түвшинд ингээд аюулгүй байдлыг хангадаг. Бараг бие үнэлэгч бол хамгийн одоо тэг эрүүл хамгийн одоо юу гэж үзэгддэг бүр хамгийн одоо бараг ариун тийм ээ гэж үзэгдэж байгаа. Дэлгэвч авч явж байгаа хүмүүс соёлтой өн хэрэглэн тусдаг. Тийм биз дээ. Тийм шүү дээ. Яг тэр шиг байна. Тэгэхээр энэ бас амар чухал үнцэг юм байлээ. Тэгээд би бол Монголд энэ бие үнэлтийг нээгээсээ тэртээдгүй байна. Хуулийн батлаас. Зүгээр л энэ байгаль хууль баталснараа хууль ёсны болгоч. Эмэгтэй хүн болгоныг хүчээр бие үнэлгэж байгаа биш шүү дээ. тийм шүү дээ. А тэр гүшигний ард байгаа одоо тэр үйл ажиллагаанд оролцоод байгаа хүмүүсийг л хуульчлал
эрүүл мэндийн, амь насын, хүчирхийллийн асуудлыг тасан зогсоод гэж байгаа. Нийгэмд амар тустай юм багхгүй. Нийгмийг бол үнэхээр Одоо жишээ нь ингээд одоо манзан шиг царай мотон бол бас нэг гайгүй охинтой бас уулзмаар шүү дээ, тийм ээ. Тийм шүү дээ. Тэгээд тоохгүй болонгууд нь нөгөө төвчнүүд чинь жоохон хүчирхийлж хүчнээс. За гэтэл биеийн үнэлтийн хууль батлагдсанаар мөнгө төлсөн хөгжмөн захиална гэдэг шиг үйлчлэгийг авд юм байна. За би урд бас ерөнхий консул хийжсэн зэ. Одоо өөрөө яг болсон бодит юм шүү. За ерөнхий хотод бол нэг 200-2-оос 300 гот байнгын бүртгэлтэй шүү. Бид нар чинь нөгөө бүртгэлжүүлээл гадаад аймаг руу явуулдаг шүү. Ирээнд бол 500. Бээжинд бас нэг 200-300. Макао, Хонконг, тэ? Сингапур, Малайз гээд байгаа хөөхгүй юу? Биеийн эмнэлэгч нар уу? Тий. Манайхны. Тэгээ өөрөөр тэдний чинь паспортыг очиод хураацсан. Тэгээд би энэ үнэлүүлэл ашгаа өгөөл ингэ явд юм шиг байна. Тэгэхээр манай Монголд хуульчлагүйгээс болоод тийм үү? эрсдэлтэй юм руу явж байна. Эрсдэлтэй юм руу явж штэ. Харинаас эрүүл магадгүй тийм үү үстэй. Ялангуяа Макаод бангаар олон Монгол биеүлэгчид байдаг юм шиг шүү. Сая би Хонконг дээр буугаад Үгүй байгаа асуудал шүү. Макаод нэг цаг яваад орчсон юм ба шүү дээ. Аха. Тэгээд орох гээд орчсон чинь Монгол паспортоор хил дээр үзүүлж байгаа шүү. Тэгсэн чинь яах гэж байгаа ингээд ер нь оруулахгүй юм чи. Ер нь яг яах гэж байгаа? Одоо яг чи ямар шалтгаанаар орж байгаа? Би миний буцах Монгол буцах тез маргааш байгаа энэ тэр хамаагүй. Насанд чи мөнгө байна уу? Тэрийг харуулаа. А мөнгөгүй бол чи ийшээ ороод ах ямар шаардлага энэ Макаод байхгүй. А тэгээ буц. А тэгээ эмэгтэй хүн бол ороо монголчууд Монгол төгтөд бие үнэлждэг. Тэрийг бүр мэддэг болцсон байсан. Хил дээр бол тий. Шууд очи Монгол руу яах гэж байгаа гэдэг. Одоо гаднаас жуулч ирээ. Одоо солонгосчууд бол жуулч гэдэг бол ерөнхийдөө шоудагчл явд юм. Сайхан зугаална. Тэр өстөө. Гой буудалд буун, гой хоол идэн, дэлгүүр гэсэн. Зөв. Өөдгөртэй ямиг жуулч гэхгүй шүү дээ. Тэгээ Монголд ирэхээр хууль эрх зүйн орчин байхгүй. Солонгосоос нодны ингээл тэнд юм дуулдаал байгаа шүү дээ. 40 ингээд солонгос өвөөнөр ирсэн гинэ. Тэгээд солонгосч цөөлсөн юм чи караокед орох юм байна. Японд бол ширээ гэж байдаг гэж. Тэр чинь секси биш шүү дээ. Өөр ширээнд цуг суугаад Үйлчлдэг. тэр өвөөнөр ч өөр юм одоо үйлчлэгээ авахд дууссан бааш хугацаа. Тэгтээ цуг суудаг. Сайхан жирээнд суугаад сайхан цуг цулгаж уугаал тэ хөгжилтэй байснараа мөнгө өгч. Энэ үйлчлэгээ мөн юм шүү. Тийм үстэй. Орон жилд орохооргүй тийм үстэй. Тэгээ хэдэн караоке руу нэг хэдэн охтууд орсон байгаа. Тэгсэн чинь цагдаа нар очиод дарсан. Тэр солонгосчууд дахиж Монголд ирэх үү? Караоке сууж болохгүй байна. Охтуудтай суусан гэдэг мөн үү? Тэгэхээр зэрэг бид нар жуулчин татыг гэвэл хууль эрх зүйн орчин болон жуулчлалд зугаалах тэр боломжит нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгээд бас нэг юм ба. Заавал Монгол хүүхнээс бие үнэлэх албагүй шүү дээ. Одоо жишээл одоо Амстердам гэдэгт чинь нөгөө Red Light Street шүү дээ. Тэр чинь бол бүр яг ингээд одоо Нью-Йоркийн эрх чөлөөний хөшөө үздэг шиг юусэн бүр ингээд турист аттракшн болсон. Ингээ нөгөө хүүхдүүд байж идэг ингээ яаж идэг. Тэгээд тэнцээ бие үнэлж байгаа хүүхнүүд бол ерөөсөө Нидерланд хүүхэн байх. Олоос. Дандаа л одоо Африкаас байна. Африк тэгээд Латин Америк, зүүн Европын хүүхнүүд. Ерөөсөө улс орон одоо Японд тийм байсан гэж байгаа. Улс орон ядуураад ирэхээр эмэгтэйчүүд бие үлдэх гэж байгаа. А тэрнтэй адилхан одоо энэ Венесуэл, энэ Африк, буурын орнуудын хүүхнүүд бол дандаа нэг өндөр хөгжилтэй хүүхнүүд ч бие үлдэх байхгүй. Оросд очиход Африкийн хүүхнүүд битүү, Венесуэлийн хүүхнүүд битүү. Тийм үст амраа мэдж байгаа тийм. Зүүн Орос явж үзээ. Европ бол мэдээ. Тийм байдаг шүү. Европ. Тий. Одоо тэр Макао гэдэг рүү чи ярьж штэ. Макаоч ороорны хүүхнүүд байдаг гэж штэ. Ер нь Хар шар гэлттэй. Орс морс ингээ битүү ээждэг гэж. Саяас би өмнө жил маах багаараа Дубай явсан хэрэг. Тэнд бол ер нь уусаа тэд шудраг үнэлж илээ бүгдээрээ. Энд биеийн үнэлэгч нар гэвэл дандаа ер нь Оросод, Украинод байгаа. Бараг 60-70%. Тэгэл эндээ ер нь байнгын ингээ тогтмол зөрчилтэй ажиллаж амьдарч идэг. Тэгээ ер Тэгэхээр нь Монголд хуулийн батлуул визийг олгоод те. Та манад ингээд аялал жуулчлалын салбарт ажиллаж байна. Виз олгох, аюулгүй байц. Байр түрээсэлж бол. Улсын орлогоос татвар төлнө. Тэгэхээр одоо Япон солонгосчууд хааваасаа Африк явах шиг Монголд ирээд Тийм шүү дээ. гоё Африкийн хүүхнүүдтэй гоё сайхан үйлчлэгээ аваад явж болох юм. Тэгээ сайхан зугаалчих тий. Одоо жишээ Тайланд гэж байна. Тайланд бол тэр чигээрэл секс дурах гэж байна. Таиланд одоо бүр тэрийг дагнаад тийм үү? Би бас ойлгоход тэр л байгаа тийм тий. Нэг цалтны ургаа байхгүй. Нэг ч үлдэр байхгүй. Би батаа явахгүй юу?
Паттайя 5 хоног 6 өдрийн аялал маяг гэсэн. Гүрж гин үү? Амар рекламцсан. Гүрж юм уу бэстэй? Батум энэ гэдэг байдаг шүү дээ. Паттайя гэдэг Тэжтэй уустай. Тайланд Паттайя гэдэг. Гүрж Батум гэж бас мэддэг. Бас уу. Тэгээ би ч нөгөө нэг ялах хүүхдэд тийм ирсэн. Би ч тийм газар гэж мэдэхгүй шүү дээ. Яа хадам ээждэг. Умаатагаа нөгөө мо Жинжикага хажуудад тавуулаа ингээд яг хотын төвд нэг буудлаа аваад явсан чи ерөөсөө яг ингээд 30 минутын турш яхнууд дундуур хацаад нөгөөд нь ерөөсөө намайг ер нь тэр хүүхдтэйгээ явж ингэж тоож байгаа юм байна. Hi, hello, come here. You so handsome. Ямар амар газар. Тэгээс амар урд явсан шүү. Таиланд бол арай яг тэрийгэ дагнчлаа угаасаа. Тинчээ шоудах хэвээр, тинчээ одоо хэрэг мансуурах хэвээр, тэгэл тинчээ секстэх хэвээр. Ерөөсөө ийм байгаад байгаа байхгүй. Гэтэ сүүлд нэг амар хэрэг гарсан байлаа шүү. Нөгөө Таиланд охиныг алаад ятсан чимдаанд хийцэн нэг австрал залуугийн хэрэг гарсан. Тэгэхээр бас нэг талаараа аюултай байгаа зү тий. Тэгэл шоудах нөхцөд бол тийм ойрхон байна. Дандаа нэг тийм жоохон гаж гэсэн хүмүүс нь очиж тэнд өстө дураараа жих юм байх га. Тэгэхээр бас Монголд бас яг хуульчилж бас тийм хүмүүс ирэх болов гэх. Одоо тэгээд нууцаар тийм зөндөө болж байгаа шүү дээ. Гэтэ Нөө нэг юм хэцүү нь ингээд байгаа байхгүй. За одоо биеийн үнэлж одоо энэ сошиал дээр одоо Facebook дээр л зах зээл нь байгаа юм уу та. Биеийн үнэлнэгээд очингуудаа тэр залууга нэг үл ирэх гэтэл. Тэгээ мөнгө нь усч яваад өгнө. Эсвэл нөгөөдүүлийн нөгөө залууч. За тий эсвэл солиотой багий тэр биеийн үнэлнэ гэж очисон охиныг айлгаж дарамтлал зоднууд нь. Тэгээд айл айлын цагдаа дээр очиж чадахгүй. Нөлцсөн арчаал гараал явах эсвэл тэндээ чадрах гэдэг л. Тэгэхээр аль биесний биеийн үнэлтийн тийм газар гарчих юм бол тэр чинь нөгөө лиценз авдаг юм билээ. За тэгэл лиценз аваад тэр чинь нөгөө үйлчлүүлэгчнэр ирнэ шүү дээ. Камераар харна шүү дээ. Магадгүй хамаат нах нь аав нээж ороод ирэх чинь юу те. Өө би таньдаг хүн байна орохгүй. Чи ор гэдэг чинь. Үйлчлүүлэгчийг хардаг гэж. 10 жилийн залуу маань орох гэж шүү. Тийм манай Монголд дээр нэг оногоо гарсан мэдээ та сонсч ирсэн үү? Ямар өнө. Хөдөөнөөс нэг залуу ирээд найзтайгаа шоудыг сууж инэ. Манай Монголд ч Улаанбаатарын үд иргэл бүгд гэж шүү дээ. Улаанбаатарын үд орсон гэнэ. Тэгэл хоёр үг суулгасан гэнэ. Эсвэл нэгэн ч гинөө нэг хоёр охин дуудсан гэсэн. Нэг тань болоо байл гэн эргээд харсан чинь. Сонссон нь Хамаатных нь үг. тий. Сургууль цорно гэж явуулсан даа. Таны асуу гэж шүү. Бичлэг аваад идэг гэсэн үст. Тий. Тэ нэг Хэний? таны нэг машинд Аа тэр чинь бол зүгээр шоуд гэсэн юм шиг. Аа тий таны нэг тий. Гэхдээ тэр чинь ингэдэг байхгүй юу? хаяг сонссон байна даа гэж. Гэхдээ тэрэн дээрээс чи намайг одоо үгэн зардаг бардаг гэдэг солиороод байгаа. Тийм байхгүй шүү дээ. Тэр чи яасан гэхээр манай нэг намын найз байсан юм. Байдгийн. Тэгээ манай нам чи нэг 12-аас 16 онд ялцсан. Тэгээд орой болгон босон болоог урхан дарга нар чи шоудаал. Чиг гэд өвчгөнжээс үйл дээ. Би нэг 32 3 настай л байсан. залуу байсан юм тий. 5 дахь орой шоудахгүй. Тэгээд дууссан манай нэг нөхөр хөгшин авгаа байхгүй шүү дээ. Ганц бай. Чи таньдаг дүүнэр бол дуучаач гэхгүй юу? Тави бас шоуж явж байгаад бас нэг дукаал үү. дүүнэртэй дайсан шүү дээ. Тэгээ нөгөөдийг дууччихгүй юу? Тэгээ нөгөө тэгээ болсон яриад самгийн бол надад нэг дүүнэр дуудсан гараа өөрөө утсан дээр рекорд хийх бичсэн байсан. А тийм үү. Ямар нөгөө уянгаа гişүү шиг юм болсон шүү. Тэгэнгүүтээ тэр би тэрийг мартчихсан. Бөөр 17 онд намайг урд байх. Нөгөөдгөөр надаас иркэлж байгаа 10 сая авдаг. Би ч урд ерөнхий консулигэд тэнд байсан тавьдаг. Өө наа чи эрүүгийн Ахаас гинт хэрэглээ ороод бас нэг 10 Тэр чин бодвол байж болохгүй шүү. Наа чи эрүүгийн хуйлт шүү. Тэгээ би Хүний хэлсэн тийм байна. юм иркэлж мөнгө аавна гэж чинь. Одоо амраа битээр хоорондоо хэрэлдэж байгаа ярьсан яриагаа баримтжуулж болно. Мөн үү? А битээрийн яриаг хин нэгэн 3 дахь хүн чагнах юм бол тагнуулаа гэдэг үхгүй. Тийм шүү дээ. Тэгээ би нөгөө нөхрийг за чим уулгаач би шонх тагнуулт өгнө шүү. Би бас 90 хүнд иргэдэлтэй шүү. Тэгс чи хийцээ мөн багш чинь нөгөө лайв хийгээд бусруудын бусрыг дуудаа гараад ирсэн чинь надаас чи ерөөсө сайтуудаар мөнгө өгөөд муулуулаад ирсэн шүү дээ. Тэнгүүд ийм баримт өгсөн чи үзэнгүүтээ бараг 20 30 минутын юмнаас тастаад хамгийн хаад хүнд юм л монтажлалт ирж шүү. Тэгээ 100 саяар зарсан биз тийг. Удаачгүй тэр нөхөр чи өнгө орцоо өмс 30 төр сайжирцсан. Таныг очсон. Тэрийг нэг лайв Нэг хийчих зодсон уу? Таныг сүлбэлээсэн үү? Тий. Горсон гэж үү?
Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Тэрнээс өөрхий тэр дүүнрийн буруу гэж байна. Бид нар чинь тэр одоо өөрхий минь тэр ч бас хүн ардаас цөөхт мөх гаргацсан тийм л үс байгаа шүү дээ. Миний аваас заавгаа байсан биш тийм үү? Аригун танд л واخхой. бас их жоохон хэрүүлтэй идэм байлээ шүү дээ, тий. Ер нь Айгу шүү. Сүүл бас нэг цогцолж танаад авсан юмнаас болоод имзэглэл цаачныг бичлэг хийцээс хийсэн. Сая түүхэнд байхгүй амар гоё даруухан айгу гоё дугаар бичлэгээ одоо явж ирсэн чинь нэг харсан чи хэрүүлүүлсэн л явж илээ бас. Яагаад тэгээд манай нэг подкаст яг хоо кинотой холбоотой подкаст нэвтрүүлэг маш олон байгаа 10 хэд байт юм билээ. Ер нь бол манай дээр болохоор нөгөө энэ асуудлаа шийдвэрлэх гэж ер нь бол орж ирдэг. Зарим хүмүүс бол шүүгүүлүүлэх гэж орж ирэн. Зарим нь бол богдлцсан байгаа юм аа хэлэх гэ тэ. Одоо эн чинь ингээл бүгдээрээ л амар гоё байгаа юм шиг мөртлөө ардан зөндөө юм dark side нь амар ихгүй. Тэгээд тэрийг ингээд ярих гэхээр ярьчих газар байдгүй яг ганц талбар нь одоо манай подкаст болчих шиг боллоо гэж би бодсон шүү дээ. Подкаст чи бэстэр суугаад. YouTube дээр байгаа. YouTube дээр тав. Тий, Аригун подкаст гэдэг Юун дээр бол сошиал Facebook дээр байхгүй. Facebook дээр яг тасалсан эсгүүд нь байдээ. Энэ залуу дамжаагүй ач. Одоо ингээ харахад бол төрх байна. Манай аав том. Чи бүр л ачна цэвэр. Тий. Тийм. Одоо амар бол ерөнхийдөө ингээд Тий, би чи өөтөг жоохон жилгэрсэн л болохоос. Тэр яг зэрэгцээд ингээд авахсан зураг мөрөг байдээ. Одоо та ер нь тэрийг юу гэж боддیں۔ Гэхдээ одоо ирчээр нэг тим юм байгаа шүү дээ. Canon дээр нь хараалын үг мөг хэлэх нь хүүхдүүдэд хараалыг сурчлаад байна ингэнэ гэдэг. Энийг ер нь та өөрөө ер нь юу гэж бод. Би бол юу гэж боддгоо ер нь бол ер нь бол олон удаа ярьж исэн. Кино хараалын үг байх хэрэгтэй. Ер нь бол кино яг өөрөөрөө л хөгжиж байгаа. Хараал байна уу байна, цус нүж байна уу байна тий. Хүүхэд үзэж байгаа гэдэг нь өөрөө айгүй надад жоохон тийм сонин хүүхдэд зориулсан кино гэж байна тий. Одоо насандаа байна шүү дээ. Кинонд ч өөрөө нэмэх 12, 21, 18 гэдэг байдаг. Тий. Яг нь манай подкастаар бол орсон зочин бол одоо ингээ хараалын үг болохгүй тий. Хүүхд ингээд тэгдэг. Тэн дээр бол зочны л үзэж бодлохгүй тийм. Тэр бол нөгөө нэг надаас илүү зочин маань үгээ хэлэх тэр талбар учраас би тэн дээр бол тийм ягээс сууж явах хэвээр. Гэхдээ миний үзэл бодол бол би бол хараалын үг бол байх хэвээр. Энэ дээр яг ямар цензуртэй дээ. Одоо энэ жишээлбэл Холливуудын кинонууд чинь эндигмийн кинонууд нь л хараал байдэн шүү дээ. Ер нь бол ингээд битүү хараал тий. Roast show моон бүр амар хараал мараалтай. Ер нь ингээд хараалын үгийг тэд нар чи бараг л урлаг юм шиг болгоцсон байдаг шүү дээ тий. Манай дээр бол яг нөгөө жоохон юм одоо нэмэх 17 жишээл анх гарч ирж байхдаа хүмүүст аягүй сонирхолтой байсан бохоо. Яг үнийг хэлэхэд хоёр дахь одоо Pro Max гэд гараад ирсэн чинь хүмүүс аль хэдийн нөгөө хараалтай юм ясаар гоод хоёр дахь дээр нь цочрохгүй энэ нэг балер юм одоо болоосэ гэдэг үүднээс хандснаас хойш тэрнээс хойш жоохон хараалт дургу болцсон юм шиг байгаа юм. Тийм би бол кино бол хөгждгөр өгж хараал байна уу юу вэ хамаагүй хамгийн гол нь үзэж байгаа үзэгч өөрөө жанраа олж үзэх ёстой л гэж би боддог. Тэгээ би бас тэр тэгж бодож байгаа хүүхдүүдэд хараал сурталчлаад байна гэдэг чинь тэр бол эцэг эхийнх нь асуудал юм биш үү те тэр хүүхдтэй юу үзэж байгаа насан туршсан үний кино үзээд байна гэсэн үг үстэй одоо хараалын хүүхдийн кинонд дэр бол тодорхой хараал хэлэхгүй. Тэр хүүхдийнхаа юу үзэж байгааг өөрөө ингээ ханаад чи нэг үзэж болохгүй шүү. Энэ тий гэтээ бид нар яг бас нөгөө талдаа бас ингээд шууд дундуур зүсэж ордсон шүү зөө. Тэгэхгүй бол хүлээгээд хизээч ярихгүй шүү зөө. Шууд зүсэл дайраа хүүхдүүд юм байхгүй юу? Миний харав штэ. Гэр бүлийн хүмүүслэр л яв. Тэрнээс нэг хараалтай кино үзчихээгээ тэр хараалыг сурдаггүй. Тий, яг баг өссөн орчноороо явдаг. Тий. Жишээ нь би бол одоо гэр ороод хөдөө өссөн. Тэгэл жинхэнэ гудамдаа гараал те. Чөлөөтө задгаа орон завьлаа шүү дээ. Сах үзэлцүүл үдэлцээд те, нүдэлцээд гой тоглоод хайрлаад мөн үү? Тэгээд хэрэлдүүл өстой жиг хараал энэ уусгана. Томчуудын хороол мараалыг тэргүү хүүхдүүд манусыг хэлсэн хэлээгүй мэдчихэж байгаа. Тэгээ намайг ч гэсэн лайвыг явахаар чи хараал хэллээ гэдэг. Миний өөрөө лайвын жанр чинь би хулгайчуудыг ярьж байгаа юм чинь.
хулгайчуудыг магтаж яриад яах. Жинхэнэ хулгайчаар нь дуудана. Тийм үстэй. Навшоор нь дуудана. Тэгэхээр би хулгайчуудыг ингээд айгүй гоё хулгайч шүү гэж ярих ч бас ааш. Тийм үстэй. Хулгайч гэдэг. Ингээ нөгөө гараад хэлдэг. Энэ хараалыг би зөвхөн өгнө шүү. Агаад бэмэг тийм үстэй. Зарим тохиолдолд нөгөө хараалын хүч өөрөө ингээд нөгөө хэлж байгаа үгүй хүч нэмдэж шүү дээ. Яг үнэ шүү дээ заримдаа. Яг үнэ. Комедид бол панчлайн байна. Яг инээд хэсэг болно гэсэн. Одоо ингээ мөнхөрт ах юм бас нэг хэд хэдэн вайрал болгосон хараал өдөө шүү дээ. Бузрууд те. Порнонууд. Вакуум гэдэг шүү дээ. Нөгөө Вакуум уурлалт. Аваашааны өрөө. Энэ бод нөө. Ай мөгтөр энэ артаа. Бөөнөр амралтын өрөөгийн дарга. Дарга ядраад байгаа бол тэгээд гэртээ ярьж амраач юм. Бөөдтэй юу гэж бодох чинь. Тэгээ яг үнэндээ нөгөө хүн яг өөрийнхөө хүмүүжлэр явдаг гэдэг шиг үний юм байлээ. Одоо ингээ би чинь тэмцээн уралдаанд орохгүй л өөрөө ингээ чөлөөтэй манай аав ээж юусэн намайг хордог байхгүй юу? Эмээ өвөө ч гэсэн ер нь яг 10 жил амар хордог байсан юм. Гэрээс орой гарахгүй, орой шөнөөр муу бүх юм цуглаж идэг чи энергич мод ингээд юус гаргадаггүй. Тэнгүүт яг тэр хүмүүжил юус арилдгүй мөлөө том болохоор. Тэгээ би одоо эн чин том болцсон одоо чөлөөтэй нэм ярьцаанд ор явж байгаа шүү дээ. Хүмүүст багшлаад явж байгаа. Тэгэхээр хүн яг нөгөө өөрийнхөө л майндсетээр ээж аавын хүмүүжлээс гадна бас тэр хүний ухамсар гэх юм уу нэг тийм юм байт юм лээ. Тэгэхээр нөгөө зөвхөн одоо жүжигчдийгтэй монголчууд ийм хэмжээмэж ингээд одоо зарим хүмүүсийг тийм уулаад байдаг шүү дээ. Тэхээсээ илүүтэй яг нөгөө хүүхдээ яг өөртөө хүүхдтэй ямар үлгэр дуурайл үзүүлж энэ дээр л анхаарах хэрэгтэй юм шиг байгаа. Гэтэ ер нь ингэ тийм шүү. Хүүхэд ер нь өөрөө гоё энергитэй юм шиг байна. Би тийч багасаа ингээд аавраа нэвдэгчсэн. өөртөө ингэж боддоо шүү дээ. Сүүлийн үед хүмүүс амар сэрээд байгааг анзаарч байгаа. Та ер нь ингээд ертөнцийн үйлмэл дээ. Би нэг бол яг би ярьчихгүй. Анх бүр яг тэмцээнд орохоос өмнө ер нь мэддэг байсан байхгүй юу? Одоо би Аристид дэлхийн авраг болж байсан. Тийм тэр үед би өөрөө нэгтлэн мэрэгчлээ. Тэгээд эмээ маань нэгтлэн бодох бүртгэлийн их сургуулийн багш. Тэгээд ер нь бол айгүй хатуу. Өвөө маань бол яманд ажилладаг бас барилгын инженер хүн байсан. Хоёулаа юм боловсралтай хүмүүс аав ээж маань залуудаа гаргацсан учраас өвөө эмээд маань ингээд төсгүүлсэн. Тэгээд тэр хоёрын хэлдэг юм нь өвөө өнгөрснөөс хойш би бол бүр өвөөгийн ирэх хүүхд тахгүй тэгэл эмээ чи над хичээлээ ихгүй бол наа нүцгэлдэг юм а байлаараа энэ бикини моделийг ойлгохгүй заа тэр эмээгийн насны хүмүүс наа чи ер нь айгу муухай зухаа гэл яг юу биеийн өнлөлт рүү оруулж гал намайг заяа одоо ээжийн дүүнэр эмэгтэй дүүнэр мөнөр ингээл чи одоо өдөржин ингээд бэлтгэл хийгээд яг явд юм уу те тэгээ яг ингээд яг үнэнгээс чи бэлтгэлээ хийж гэнэ ханаас тэмцээний мөнгө олдیں۔ Гэж мэгэл тэгдэг. Тэгэхэд би чи оюутан бахтаа ингээл ажил хийгээл сул цаг гарвал Nissan Motors-таас ажилладаг гэсэн машин борлуулдаг. Тэрнээс гадна Шангрилад худалдааны зөвлөлтөл ингээд товчлаад ярилцсандаа ажил хийгээд 24 цагаа яг ингэ системтэй хуваарлаа явдаг. Гэхдээ тэрийг манай гэрийнхэн яг чи ингээрэй гэж нөгөө зааж өгөөгүй. Өвөө эмээ хоёр зүгээр яг үйлдэлээр харуулсан байхгүй юу. Тэнгүү тэр хүмүүжил ингэ нөгөө талт ухамсарт суудсан. Тэгээ багасаа би ойлгоод би ерөөсө хүсэх юм бол хийж чаддсан юм биш үү. Имээд нэг нотлоод ах шаардлага байхгүй. Энд чинь зүгээр би өөрөө л харуулах хэрэгтэй юм байна. Намайг гэрээ ажиллаа хийгээж аваад би хийчихэл та. Хийчихэл гараад яваад бэлтгэлээ чи. Имээдээ тусалсангүй гэдэг аваад би цалингаасаа тодорхой хувийн имээд өгчихэл та. Тэгэл болоо ш. Тэгжэл би ингэ тэмцэн дээрээ гараад харуулж чадах юм чинь би олон юм яриад ах ингээд ерөөсөө тиймд төвлөрөөд ирсэн байхгүй. Тэгж бодохоор 19 дэх хүүхэд би имээдээ хэлэхгүй ганцаараа байр хөлслөөд Таиланд руу авах тэмцээнд явчихсан байхгүй юу. Тэр чинь миний хамгийн анхны гадны тэмцээн. Тэгээ шууд дэлхийн аврагт явах эрхээ авахгүй шүү дээ. Монголынхаа тэмцээнүүдэд орж тодорхой хэмжээний өөрийгөө харуулж иж явах хэрэгтэй, эрхээ авах хэрэгтэй. Тэгэл явангууд хүмүүс амар их ялагдсан заяа хөөрхөн тэмцээнэрийг хусуулаад хөөрхий медаль авахгүй ингээл яваа л. Тэгэл эрэгтэй хүмүүс чинь ингээд найрах гад найрч чадахгүй болохоор янз бүрээр ярина. Наа чинь жоох юм байж айхтар гэл. Тэгэл эмэгтэйчүүд нэг хичнэр нь тэгэл хатаархаал ярина. Амар гүтгэлэг төртөл орж үзчихсэн яг тэр дэлхийн аврагт 22 онд. Тэгээд жим дээр өөрчлөө амар муу нэрт ороод тэгэл тэрнээс дүнсэн юм. Гэхдээ би тэр үед албаар жимсээ яваагүй байхгүй. Яадаг ярьчлааг угаасаа ярьсан. Би хэрэг харин явчих юм бол харин жихэн сонирн болчих гэж одоо. Тэгээ ингээ үлдэж явсараад одоо би 24-тэй тэгээд яг одоо нэгтлангаараа бол ажиллаж агаад одоогоор яг ингээ багшлаад явж байгаа байхгүй хүмүүст туртай юм айж байгаа гэсэн. Тэгэл одоо л манай эмээ ээж гэрийнхэн юу ч хэлдэггүй. Хүүхдийг бас нөгөө хитрхий тэгэж хориод ингээд имзэглүүлээ одоо гэдэг боргошуу өсгөн гэдэг шүү дээ. Одоо нөгөө нэг яг үзэх юм ин үзүүлэх хэвээр шууд чи яадаг гэлээд нөгөө хүүхдээ шууд хийсгээд тэгдэг ингээд хүүхдүүдийг ингэж бариад димээ. Тэгэхээр хүүхдийн зориггүй болчихсон шүү. Би бол одоо намайг амьдрах чадваргүй.
аавын чиж гэдэг байсан. Аха. Тэ. 10 багасаа тэгэл нөгөө манай аав чи ялаач тэгэл машинд ингээд лафта чи нөгөө их тээвэрт явхад найзууд нь кабинд орж ирэл буу халаал юм ярин дандаа нөгөө томчууд яриаг сонсно. Чихрэх болцоо гэдэг. Тэгэл годмондоо хараа нөгөө томчууд яриа сонссон чи яах шууд. Орка тэгдэг байхгүй. Одоо ингээ сая Индрагийн яриагаар миний зүгээр анзаарж байгаа сүүлдөө сошиал анзаараад жим дээр бас нэг тиймэрхүү тусдаа юмнууд их хил ам гардаг болчиход байгаа байхгүй. Би үнийгээ их хардна. Гэхдээ чимэр чинь нөгөө хэн биш үү? Манай нөгөө цэцэг. Тийм за. Тэр чи та нарыг бас ингэ мохот доромжлон тэр бас эмээ өгнөр чинь бас магадгүй тэр цэцгийн үгнээс бас тэгж бас ойлгосон. Яг би энэ дээр нэм хэлмээр санагдаад байгаа. 200k-гийн юу гэлээ? Яахан гэлөө. Янханлаг энэ төр гэдэг. Тэр бас болохгүй л эмэгтэй хүн өгчүүд гэж болохгүй байхгүй. Хүн боо фитнес гоё бие балдартай болыг фитнес явж байгаа хүмүүс бүгдэд оруулж байгаа. Болохгүй шүү дээ. Гэтэ юу нь бол цэцэг юм би Фитнес дээр 200 байхгүй. Байхгүй шүү дээ. Одоо тийм юм. Чаачаагүй юу? Үнэхээр арай өөр юм. Манай цэцэг Итгэл махны үнэ. 200 Доотлон зураг. Яа так мэдчих юм. Амраач тийм айгу Би мэдгүй. зүгээр би тэгээ фитнес ганц юм юу болдог байхгүй. Яг энэ чиглэлээр айгүй. Ажил нь болцоо. Үнзгэрүүл судалдаг юм байна. Гэтэ энэ байгаа байхгүй. Наа чинь тэгээ шууд хийж болохгүй байхгүй. Тэр чинь тодорхой хэмжээний инфлюенсер хүн ш дэцдэг юм ба гэж ч өөрөө. Яг би цэцгийг харахаар хамгийн түрүүнд хаана намжуулд юм лээ гэж бодчих. Ядаад бөөдөн байна. Тэ? Үгүй чи бас нэг эсвэл усан дор дөрөг ийм юм тустай байдаг гэсэн тийм. Гэтэ явж явж эмхтэй хүмүүс ирчүүдээс илүү би нэг айгу доош нь хийдэг хараад хаар өөрөөс нь жоохон гоё ячингууд ингээл муулж гал. Ирчүүд чи шууд зодлчихсон. Тэгэж зодлохгүй нэг хин номер явчихсан шүү тийм. Би зөв тийж л анзаарсан шүү. Илүү бас токсик байгаа тийм тий. Яг үнэхээр. Гэтэ гоё эмхтэйчүүд бас байдаг. Одоо энэ Триц гэдэг нь шүү дээ. Би бүр аюу сүулт трицтэй болсон. Би чиний постыг харсан. Тэгээ энэ дээр юу тэгнэ? триц гэ та орог байгаа юу? Та нэг орооч. Instagram, Facebook юм уу? Тэгээд одоо баг нөгөө юм залуучуудын Twitter маягийн юм аа. Twitter дээр чи ингээл арай платформ юм уу? платформ Платформ аа. тийм Instagram-ийн нэг юм Twitter шиг багхгүй юу? Тийм цөөхөн текстэн дотор үгээ бичдэг. Яг Twitter шиг. Twitter үл ядаргаатай ингээд суугаал идэг. Тийм Twitter чи ингээд орохоор ингээд улс төртэй холбоотой юм битүү гэдэг шүү дээ. Тэгээ дандаа шүүмж хэрүүлтэй. Instagram руу болохоор одоо бүр яг юм залуучуудтай холбоотой юм хов жив тим юм бүр амар их байт юм билээ. Бүр ингээд тийм тэгээд сүултээ өөрөө ч бас бас нэг жоохон юм хом шүүмжилж өмжлээд нэг жоохон хэрүүл мэрүүл хийхгүй бол болохгүй байгаа ч юм шиг те. Тэгээ нэг хаяа нэг тиймэрхүү юм бичгээрс амар шагналдаж орж ирж ирдэг. Ерөөсө платформ нь өөрөө бүр яг тийм болсон билээ. Триц те. Тэр нь баг гоё ч юм шиг надад тэр нь гоё сайн. Хүмүүс ингэж өдөж ингэж салгын юм бичиж хаяад тэгээд өөрөө жоохон шүүмжлүүлж ямар гоё юм байж гэж боддог шиг. Нэр тэгээд бүр ингэ зохиож бичмээр мэлээ бүр ингэ юм хачин гаж юм зохиогоод тэгээд тавих юм бол алаан болоод өө болох юм бэл. Тий, тэгээд нөгөө нэг дагаагүй хүмүүсээ харах, дагсан хүмүүсээ харах гэдэг тохиргоо байт юм билээ. Twitter дээр үү? Тий, тэгээд яг нөгөө дагаагүй хүмүүсээ харах тохиргоо нь яг main тохиргоо юм билээ. Тэгээд яг ингээд унших зүгээр айгүй тийм сонирхолтой санагдсан надад. Одоо өчигдөр л хэд нэг миний амьдралдаа харж байгаагүй нэг хүнийг нэг инфлюенсер л юм шиг нэг охин байлээ. Бойкотоод энэ Аа тийм. Яасан гэдэг Яасан. хүүхдийн зодсон ч гэлөө Хүүхдээ ингэж өөрөө хараад хэлсэн мэтлээ. Тэр гэхдээ тэр хүн одоо инфлюенсер юм уу те? Бид тэр охиныгаас хараагүй охин. мэдгүй би бол хүнээс сонссон. Одоо Манай бумал Кристен нэг юм одоо чи харсан үгүй над дээр ерөөсө гарч ирэхгүй чи хавтаа над дээр ерөөсө гарч ирэхгүй. танигдчих амжихаас өмнө бойкотлуулаад эхэлчихсэн чи амар байгаа юм. Та нэг тэрийг ороод үзгүй яа. Одоо гэхдээ энэ юу яагаад байгаа ш та нар анзарч байна одоо энэ дэлхийд даяар нэг би одоо ийшээ тэмцээнээр ч гэсэн бас нөгөө тэмцээнээсээ гадна медалаар нөгөө ийшээ сая гэхэд Дубай руу яваад ирсэн байхгүй юу. Тэгэхэд ингээд хүмүүс ажиллаар явсан шүү. Тэгээ явсан чи ингээд тэнд нэг Бразил хүнтэй тэр нөгөө гэрээт газрынхаа захиралтай хамт гурлаа хоол идээ суудсан чи ярьж байгаа нь ертөнцийн хөвөлмөлийг амар ярьдаг болчих. Тэгсэн энэ зуун чи нөгөө ийм зуун гинэ нөгөө худлаа хүмүүсийг ингээд угаасаа гаргаж ирж байгаа зуун гинэ. Тэнгүүт одоо жишээ нь тэр Instagram-ын охин чинь нэг дүрээр гараад ирсэн байгаа гэсэн үг шүү дээ. Тодорхой хэмжээний хүмүүстэй бид нар мэдгүй л байгаа болохоос ертөнцийн хууль гэж яг юу юм бол? ер нь итгэдэггүй.
Итгэдэггүй юу? Мэдэхгүй байна уу? Би мэдэхгүй юмдаа итгэдэг шүү дээ. Одоо ер нь л Зөвхөн мэддэг ойлгодог яг та ер нь шашин шүтдэг үү? би шашин шүтдэг. Тэгвэл та ертөнцид итгэдэг байх магадaltaй заяа. Карма гэж юм бол өстой баталгаатай байна. Тэр ертөнцийн үйл. Одоо жишээ нь бид нар энд ингээд нэг цогцраад юм яриад байгаа шүү дээ. Тэр бол Яг физикийн үйлдэл адилхан заяа. Одоо энэ жишээлбэл нэг Instagram байгаад энийг чи нэг хүн ингээд бодоол нэг зохион бүтээсэн байгаа шүү дээ. За хоёрт болохоор бас энийг ингээд газар тавил унаа шүү дээ таталцлуулаараа. Яг энэ шиг нөгөө нэг чи яг ямар хүн бэ гэдэг чи ерөөсөө зүгээр л яг далд тухамсраас чиний хүрээлж байгаа хүмүүс чиний чамд тохиолж байгаа бүх юм чиний л дотор юм. Чи нөгөө юу шиг юм шүү те нэг юм секрет шиг юм шүү те. Нөгөө секретгүй юм ээ. Нөгөө нэг манифест гэдэг. Тэгээд үний юм байлээ. Би нэг яаж мэдсэн гэхээр нөгөө нэг би чи нөгөө дэлхийн аврагт явахад юу байсан байхгүй надад зардлын мөнгө байгааг байхгүй анх тэр үедээ би оюутан тэгээ 2 3 дугаар курс хийсэн юм. Тэгээд ажиллаа хийгээд байж байхдаа би зүгээр л цайны цагаараа очиж бүртгэлээ хэлчихсэн. Яг хөө би ингээ Монголд алт авч чадахгүй юм чинь дэлхийн аврагаас алт авна гэж бодонгуудаа шууд зүгээр л яг амар хүссэн. Тэгээ шууд очиж бүртгүүлээл хүмүүст ярьж эхэлж байгаа байхгүй. Би дэлхийн аврагт явах гэж байгаа шүү дээ. Чи зардлаа яаж олох гэж байгаа юм чинь цалин ч өрөхгүй гэл тэр үедээ хүмүүс надад итгэхгүй. Тэгээ би болохоор зүгээр яг болно л гэж ботцсон. Тэгээ болохгүй байсан чинь миний гоё би надад үлдэн. Тэгээ мөнгө одоо ивент тэтгэгч олдвол би явна олдохгүй бол явахгүй ч гэсэн яах вэ? Гэтэ болно гэж явцсан. Тэгсэн чинь яг нөгөө цаанаасаа бүх тохироо бүрдсэн байхгүй надад тэр үедээ. Тэгээ би зүгээр ертөнцийн үйл нь юм байна л гэж ойлгосон. Тэгээ нөгөө хүнд муу санахгүй хин нэг надад ингээд муу юм хийсэн ч гэсэн за яах вэ? Тэгээд их стресс байсан билгүй дээ гэж орхит нэг гомдохгүй орхичин. Наачтаас яг ертөнцийн үйл гэж хэвчээ. Наачтаа чиний өөрийн л бас юм итгэл үнэмшлэл юу байгаа юм биш үү? Яг үнэхээр аригуу нэг юм ярих гэдэг. Тэрийг одоо туйлын үнэн гэж бас итгэл хэцүү. Тийм яг үнэн шүү дээ. Би бол сая наадч бол жоох эсрэгүүт чи. Наачтаа юу гэж өөрөө болно гэж бодоод явж исэн тэгээ болцсон гэхээр одоо тэр чинь чинэл өөрөө л ингэж бодож байгаа юм болох юм. Яг ертөнцийн тий хууль гэдэг нь одоо ингэснээрээ туйлын үнэн болоод одоо хүн болгон чи ингээд өөрөөсөө том юмд итгэж тэндээ ингээд амьдрал илүү тийм ирч хүчтэй амьдраад байгаа байхгүй юу? Ер нь бол бурхан чинь тэгж л үсээд байгаа шүү дээ. Тэгтээ бас мотивацлаад эдгээр явдггүй хүмүүс байдаг шүү дээ. Угасаал тийм. Тэр хүн угасаал тийм хүн л уудахгүй. Нөгөө бас гүн ухаад ярих юм бол одоо зарим хүмүүс туйлын ядуу хүмүүс шүү дээ. Африкийн хүмүүстэй. Тэгтэл бид нар энд ягаад төрсөн юм ч юм уу? Яг гүн ухах юм бол энэ бол амар гүн сэдвэлтэй. Тэгэхээр бас заримдаа зарим зүйлсийг зүгээр орхиод зарим хичээх үедээ хичээгээл ингэж явах хэрэгтэй юм шиг байгаа мэдгүй та нарын ярианаа одоо ингээ харин чи ингээд өөр ийм аав сайтай хүн гэдэг нэг хүмүүсийн дунд ингэж яриуд мэдээд загнуул ш. Зоодлоод тоглосон. Загнуул ш. Мөнхөрлөн ах чи одоо яг ямар албан тушаалтай байд бэ? Ер нь яг зөвөр лайв чинь гэж юм уу эсвэл улсад яг ийм албан тушаал байд юм уу? Лайв чинь гэсэн. Ер нь одоо энэ олон түмний өгсөн нэр цоллох гоё юм шиг санагдаад байгаа сүүлийн үед. Анх удаа би одоо ерний сошиалор би хас их сүлд орсон. Би баг фэйсбુક мэддэггүй байсан. Зүгээр сонирхолтой холбооны юугаар орж ирсэн шүү дээ. Тэгээд би ингэсэн. Яг гоо яг ингэж нэг олонний анхааралд ор юм орё бодоочгүй явсан. Амьдрал өөрөө чиг ертөнцийн үйл оролцсон. Та тийхсэн. Яасан би урд ерөнхий консул ажиллаж байсан. Намайг нөгөө манай Монгол технологи нэгнийг унахын тулд дандаа сэв чинүүл хогийн шаар хулгаач чиг кабелгалч ингээд сэвдэг шиг намайг сэвж гэлэхгүй юу. Баргал контрантаар олон машин оруулаад зарцсан энэ төр гээд. Тэгээ тэрийгэ тайлбарлах гэж би анх тэр л одоотой Улаанбаатар нь орж ирлээ. Миний орсон тэр танталт бол нэлээ явцсан. Хангалттай авсан. Бүрэг тэр нэг энэ ТV-ийн пэйж баг намайг орсны дараа 200-300 өссөн юм бил. Бараг сая саяар үзээвцсэн. Тэгээд мөрөөрөө нэг ингэ явж исэн баггүй. Тэгээд явж исэн чинь АТГ-с тэр үед чи би тэгээд намайг тэгж сошиалор гүгээгүй байсан бол би тэрний төлөлд орохгүй шүү дээ. Тэгээд явж исэн чинь энэ гадаад хэргийн ам дээр үл тэр ям дөржийн хөвгтдээ би мууддаг чи яг оргиолкор муудсан. Чамшиг гудамжны юм надад дипломат алга заахгүй хэрэг би тэр гадаад ямч ер нь бол өндөр өсгөтэй өнгөд хүн ингээд баг үлмитр гიშгэж явдаг тийм нэг хөлхний соёл шатсан юм шүү дээ. Гүр нэг юм те. Тэгээ би тэр яманд бол анх удаа баг хүн заамдж авсан баг. Тэгээ гараа тэрнээс хойш би анх ирж их зоос л та. Тэгээ шоолж байгаа залгаад байна уу сайдын дарах хөхтөө гал. Ингээ өдөөдөх нөгөөд чинь
Гинк нөгөө манийг тэгээд өгсөн. Тэ нөгөө хоромч дүгэлтэй болоо. Тэгэнгүүт нөгөөдгөө тайлбарлахын тулд би эргээд яам дээр нь лайв хийж очиж байгаа хөөхгүй. Яам хоёр гараад тэр гэдэг. Тэгэл лайв чимэлсэн. Тэгэл нөгөө анх хоёр дээр очихор чинь нөгөө хууль Монголын хууль бас болохгүй шүү дээ. Нөгөө Нямбатар дээр бас хууль зүйн сайд арчин байсан. Тэгэл нэг лайв плей болсон чинь лайв чи болгоцсон. Лайвыг бол анх би 21 оны 10 сард эхэлсэн. 21-ний 10 сараас эхлээд 2 сарын дотор намайг 200 мянган дагцсан байсан. 2 сарын дотор. Аамна. Одоо тань яг ер нь хэдэн хүн дагт юм бэ? Facebook дээр одоо. Тий, 200 одоо ах нэг гоё ярьж байна. 200 мянга дагцсан байсан. Тэгээ би өөрөө энэ Facebook-ээс мэдхгүй community-гээ чинь зөрчин. Тэгээ гэрэл нөхөний анхааруулах шиг тийм юм анхааруулахтай байт юм. Тэгээ би мэдхгүй намайг нэг хүн ахаа ингээ Украины дайн гараад байна. Монгол иргэдээ авахгүй байна. Та энэ дээр нэг пост оруулаад өгөөч. Тэгээд Украин дайн байлтаа ингээд орцлаа. Тэгсэн чинь надад нэг анхааруулга ирсэн юм байна. Та ингээд дайн байлтаатай юм. Одоо дэмжсэн байна. Тийм үхээр ясгүй болчихсон. Тэгсэн чинь нэгд community зөрчичлөө. За тэгээ хоёр дахь нөгөө ингээд хараад өрөөл хийсэн юм урдгүй юм байна. Би нэг Монгол банкын гөлөг аавна гэд пост оруулчихгүй юу. Тэгсэн чинь нөгөө энэ Facebook чинь нөгөө ан андны конвенц наацаа тэгээд гөлөг гэдэг нь манайхаар доромж үг гэдэг хэмэл оюухан бүрдгсэн байгаа шүү дээ. Тэгээ та ингээ гөлгийг доромжилсан бай тийм үг хэрэг би бас тэнийг юм шиг ээсгээд авчихлаа. Хоёр дахь анхааруулга эхлээд 7 хоног анхааруулсан юм. Тэгээд 14 хоног те. Тэгээд би нэг жагаахыг нэг лайвдаггүй. Тэгээ нөгөө балгасан дээгүүр ингэж явуулаад нөгөө нэг жагаа нэг Нью-Йоркийн дээгүүр нэг ингээд онгоц яваад нэг гоё оддоо байдаг шүү дээ. Айгүй хэмнэлтэй. Нью-Йорк. Тэний аяг тавьж байгаа. Жагаах ингээ балгасан шүү дээ. Хүүхдийн зуугийн. Тэгээд тэрнийг өөрөө падан дээрээ тавьж байгаа. Утсан дээрээ харуулдаг байхгүй юу. Тэгээд тэрнийг гэлбиг үзэж тэгээд нөгөө дугаартаа гэсэн. Зохиогчийн Copyright болоо. Айтай copyright. Тэгэхээр та зохиогчийн эрэхтэй аяж ирсэн юм байна тийм үгээр. Ясгээд. Тэгсэр өгöd би 2 сар хаалгацсан. 2 сарын дараа 22 оны 2 сард миний Facebook хоригт орсон. Хаагдсан. Бүр ингээд Facebook хоригт орж болохгүй. Тэгээ 2 сарын дараа нээгдэж байгаа. 22 оны 2 сард нээгдэж байгаа. Нээгдсэн чинь нөгөө нэг дагагчи зогсцсон. Лайв хийлээ. Миний 200 мянган дагагчны 2000 ч харахгүй. 200 ч харахгүй. 99-ээр унагчдаг юм байна. Тэгээс улаанаасаа гараад шар руу ордог юм байна. Шартаага бүтэн жил явж байгаа. Бүтэн жил гэхээр би лайвыг үзэхгүй. За тэгэхээр шинээр Facebook нээлээ дахиад. Шинээр Facebook нэгээ лайвтаж өчгөл явлаа та. Бас сарын дотор 150 мянган дагчлаа. Жиг нааж тэр шинээр Facebook-ийг би 22 оны 9 сард нээсэн. Тэгээд 9 сард нэгээл 11 12 сар гал жиг наацраад амир явж исэн. 22 оны 10 сард би өөрөө орогт орсон. Тэгээд Facebook нэг сар хийх хоригт орлоо яг тэр шараас гарахын тулд жил болд юм бэл. Улаач бол 2 сар шараас жил болж иж ногоо ингээд хэвэн гормонд орд юм байна. Тэгээд би өөрөө хоригт орчлоо. Тэгээд 24 оны 1 сарын 1-ээс эхэл би өөрөө хоригоос гарч ирээд миний Facebook ч хоригоос гарцсан байсан. Тэгээд лайвцсан хугацаа нь бол ингээд хөөгд үзэхэр бол баг. Тэгээ 24 онд бүтэн сонгуулийн жил 25 он 22 он хагас тогтоо гэл ингээд 3 жил гараа явахад одоо минийх тэгээд нэг 400 500 мянга руу төгсчихөө. 480 болсон. 500 мянга. Тэрээс хоригт ороогүй би энийг гоё community зөрчихгүй явцсан бол стажик ногоон гэрлэр алах байсан. Би амраа мөнгөрд нах хоёроос юм асуух гээд одоо ингээд social bullying штэ. Энэ нь бол за бүлий гэх юм уу юу гэхэд хоёр төр бол ялангуяа одоо мөнхөрт нахыг бол шантаач мантаач ийм тийм гэж байгаа юм амар харагддаг тий. Амрааг болохоор айлайлагч гомо момо гэл ингээл эднэр ер нь анх яг ямар тусч исэн одоо ер нь ямар болсон бэ? Би ихлээрч. Тэгээд та илүү урт ярих учраас анх би ч нэг миний гэргээд нэг шоунд орж исэн шүү дээ. Тэгээд 25-ын тий. Тэр үеэс миний нөгөө нэг энэ тэр үед чи ингээд амар их коммент момент ингээд тэр үе чи өөргөө монголчууд дөнгөж интернет хэрэглэж эхэлж байсан 2005 он гэдэг чи 2005 онд гарсан шоу гэж одоос 20 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр үед ингээд нөгөө хараал өрөөлийг ингээд анх авч байгаа. Тэр үед бол жоох эвгүй байсан. Тэгээд дараа нь комедиан болоод ингээд явж бас ихэнх үеийн комеди ч амар юу яагаал та эдгээр юу яагаа мэдтiin баг секс ярьла бараа гэдэг ингээд амар орж ичээ. Тэгээд ингээд нөгөө хүн чинь ингээд байнга ингээд чимхүүлээд нэг газар чимхүүлээд тахлаар тэр газар өвдөлт орохо болд юм байна. Тэгээд илүү
том дайралт ирж ижил жоохон үздэг маягтай. Тэгээ сүүлдээ би бас нэг юм ойлгосон чинь яг юм улс төрийн юм дээр маш их трол ашиглав юм. Ингээд ямар ч тийм юугүй ингээд би сүүлд нэг залуутай уулзсан чинь тэр бүр ингээд тэр амар бүлэд өртчихсэн юм байхгүй. Тэгсэн чинь тэр бүр ингээд мөнгө төлж жагаад Facebook-ээс бүр юм аналист аваад тэгэд Facebook тийм үйлчлэгээ байд юм. Тэгээ ямар хүмүүс нь ингээд бүглээдээд энэ хэдэн хувь юутай байна мэн гэсэн чинь ерөөс яг тэр сенсац болол маргааш нь таныг нийт бүглээдэж байгаа шүүмжилж байгаа хүмүүсийн 90% нь шинэ аккаунт байна. Тэгэнгүүт би энийг ч өөрсдийнх нь эсрэг одоо ч тийм засгийн газрын эсрэг муухай юм ярингууд эргүүлээд нөгөө трол ажилуулд юм байна гэдгийг мэдснээс хойш ерөөсөө эмзэглөөсөө хоёрдугаарт ер нь миний ингээд постны доор муу комент байж ич тэр пост сайн авдаг. Зөвхөн сайн комментууд байх юм бол тэр пост явахгүй. Тэгэхээр тэр чинь бас ингээд нөгөө юу яхад нөгөө тухайн пост вайрал болоход ч юм уу эсвэл олон нийт түгхэд тэр муу коммент ч айгу тусуулт юм билээ. Тэгэхээр би бол одоо тэр нэрээс имзэлгээ болцсон. Тэр сайн нөө ингэсэн шүү дээ. Нэг том өвдөлт гэдгийгсэн шүү дээ. Хаяа одоо нэг жижиг өвдөлтүүд тоохоо байлаа том өвдөлт. Том өвдөлт гэдэг нь одоо яг юу вэ? Нийгмээрээ дайрдаг шүү дээ. Нийгмээрээ арайчтай гэдэг нийгмээрээ дайрж байгаа тэр дайралтууд хаяа бас хүнд байна да. Хэзээ тийм юу болсон. Гэр бүлийн юунд орсон байсан шүү дээ. Тэр үед чи жоохон тэгш болсон тийгүй юу? Тий тэр нөгөө бумаа нэг уйлдаг. Тэгэхээр тэр бол надад нэг амар хүнд ороогүй. Нөгөө би яг Америкт явчихсан байхгүй. Энэ чинь тий яа. Авранамаг жирэмсэн байхад өөр хүүхэнтэй битсэн. Яг тэр уйлдаг нэдэг. Тэр үед би яг Америкт явж өглөө боссон чи дан амар ингээд юунууд орж ирээдсэн байхгүй. Юу юм гэсэн чи нөгөө бумагийн бичлэг тавьчих. Энийг үзээд Аврах тийм дээр өглөнтэй рил хийснэ. Өглөө хасаад ирсэн чи юу болсон юм бэ? Хээ гэж. Тэр бүтлэн бүксээрээ ирэхцэн гэдэг үг баг танаа хүний хөөс үг үгүй юу? Бүр өмнө ерөөсөө сонсож байгаа. Тийм үү? Тийм миний үг байхгүй. Би хэлээд тэгээд нөхөр надад ирв. Танаа өнгөтэй вайрал болгосон баха тий баг. Тэр үгийг бол нөхөр байл. Эхнэрийн заавраар. Тийм эхнэрийн заавраар байлсан. Би яг гэртээ хэлдэг байсан үгийг нөхөр ингээд олон нийтээр госсон. Гэтэ ер нь таныг та яагаад юу гэж боддیں۔ Таныг яагаад ер нь анханасаа гомо гэж хэлсэн. Та тэн дээр би ер нь тийм байна да гэж боддیں۔ Нэгдүгürt би ер нь жоохон тийм манер нь тийм юм билээ. Ингээд гар мар хөдөлж байгаа нэг жоохон эмхтэлэг манерууд байлаа. Одоо ингээд сууж мууж байгаа. Тэгээ дээрээс нь биш нэг юм сони X мэн хөлтөн биш үү. Тэгээ явж мовж байгаа нэг тийм жоохон эмхтэлэг явдалтай. Тэгээд тэр нөлөөсөн баг. Хоёрдугаарт би ч бас нэг хэсэг юм LGBT community-тэй айгу ойрхон хүний эрхийн чиглэлээр ажилладаг байсан. Тэгээ тэр чиглэлээр бас LGBT community-тэй айгу ойрхон айгу олон гей, трансгендер хүмүүстэй ажилладаг байсан 2007-8 оны үед. Тэгээ тэрнээс үүдтэйгээр гомо гэдэг юм. Тэгээ дээрэс нь миний манер бас нөлөөлт. Тийм ер нь амраагч жоох тийм. Гэтэ бүжгэлж байгаа жоохон юм шүү дээ. Ингэж нэг юм сонь шүү дээ. Тэгээ би ч гэсэн өөрөө гараад за энэ ямар гей харагдсан юм гэж. Сууж монголоор ингэ сууч нээр тийм. Амрах юу хийж байна? Маань Urban Talk-ийн хамтран ажиллагч Чамин гээд шинээр нэгдсэн лаунж байгаа. Тэрний маань найз бартендер менежер Пүлэ та бүхэн зориулж гоё коктейл бэлдсэн байна. Оо ямар гоё юм баярлалаа. За өдөр минь сайн байцгаана уу? Сайн байна уу? Чамин лаунжийн бартендер Пүлэ гэж юм байгаа. Тэгээ би өнөөдөр джинс үртэй коктейл хийсэн байгаа. Манай шинэ менюнд орсон коктейл. Тэгээд ингээд бэлэн болгоцсон, бэлтцсэн. Хоол идэх юм ходоод ичэн бэлдээд хөнгөн маягийн коктейл байгаа. Пүлэ одоо энэ Чамингийн тек дээр чинь би ингээд өөрийнхөө амтаа хэлээд коктейл хийлгэж болох уу? Олон улсын коктейлч гарна. Амтаа хэлээд хүссэн амтанд нь тааруулаад коктейлнүүд барьж хэрэглэх зүгээр юм шиг байна. Би нөгөө нон алкогол маягаар хийлгэж болох уу? Маргарита. Тий, алкогольгүйгээр коктейлоор хийлгэж. Цогц зайтай байхгүй ойрхон болохоор дэм юм шиг. Одоо болохоор ямар коктейл хийж байгаа? Одоо болонгууд шинэ менюнд орсон коктейл байгаа. Хөнгөн маш нөө wine lounge болонгууд дээрээ wine суурьтай коктейл хийж. Та манай Пүлэ мөнхөртэй ах зориулаад Нямбатраа гэдэг нэртэй коктейл хийж чадах уу? Нэрийг үл яаж өгнө дөө. Болно асуудал шүү дээ. Тэгээ гол нь тэрийг тайлбарлах хэрэгтэй байхгүй яагаад Нимбатар юм бэ гэдэг чи тэ. Тэр Нимбатартай холбоотой нэг жоохон амт орох хэрэгтэй байхгүй. Борж өгнө яа гэсэн.
Тийм нэг тиймч байдаг ч юм уу тийм нэг юм бай. Эсвэл ингэж болно шүү дээ. Би одоо миний коктейл нь туул голоос авчирсан бургасны мөчөр орж байгаа учраас энэ бол Нимбатер гэх мэтлээ. Ингэж нөгөөдөр чи яг нэр нь бол Амтнд гарч ирж байгаа. Би юм студийн бүх тоног төхөөрөмж аваад студ тогтчулсан шүү дээ. За. Би ч нөгөө шууд лавигээ явахаараа пистон ах уншаад хараал хэлчихэд тэн зүйлд нь тэрийг ингэж хийчихэд монтажлаад бөөсийн төвий гэж бодоод шигсэн хутлаа юм. Шууд явахгүй. Тэр би зүйлд нь баг масаар бэлгэн төгсөн шууд пат аав гэрлэг нэг юм. Тэгээ бид нар гүндлэхтэй мууддаг чинь манай офсын 5 дахь нэг газараас хөлсөн гэж офс надад өгöd нөгөөдгээр би тогтчуулаад заяа. Хараар байгаа юм тогтчуулагч чинь баг энэ какас усаас өндөр зардалтай байдаг. биш үү. 3-4 сая тогтчуулсан. 200 м квадрат мангар том. Тэгээ студийн компьютер энэ авч тавиад. Тэгээ би нөгөө газар явчихсан. Гараад ирсэн чинь нөгөөд чинь нөгөөдгөө ярьж дургуу гэхэд нөгөөдгөө шүүх шийдвэр хураг тавьчих. Би шатчихж байгаа байхгүй юу. Чи яах гэж байр суулж өгсөн гэдэг хүн жил шорд өгөх зовж гарч ирж байгаа давгаатаа ойлаа. Тэгэхээр нөгөө яадаг маа хад намайг бүр мөнгөцгөө энэ гэж солиороод. Тэгэхээр би пост оруулахгүй юу. Зайсан хамгийн их газар авч гадаадаар зугаалдаг хинбэ гэж 50 секундаа тагаад байгаа юм. Тэгэхээр надад ч намайг мөнгөцгөө гэдэг гэсэн. Ах өөрөө ихсэн шүү дээ. Гарууд энэ дандаа надад өөрөө ихэлдэг баг. Тийм ээ тий. Гэтэ та хоёр эвлэрсэн те зүйл. Нэрэлдэр намайг булааш. Хамт ууж муу. Яг таны царайг гарч идэгтэй жоох эвгүй. Би барилж бариад орсон байхгүй. Яг ингэ бариад орсон. Цаас. Тэгсэн чинь өөрхөн наацаа нүнгуугаад хөгтөд нь гараад ирэхээр айлын гэрт орчоод аавын нөхдүүдийнхэн дэр Энэ хэсгийг авах. байдал тийч гараад ирсэн муухай юм биш. Та тэгээд Монгол үнээс зааш гараад. Илрэл гаргашаа. Гэртээ байдлыг солиороо би одоо. Айлын маа зиглээ нэг. Би бүрийн хамгаалсан юм байна. NFT-г нөгөө цогтөг ундаг гэдэг шиг өө. Бүрийн зэрэг хамгаалсан гүн далаа над юм болохгүй шүү дээ. Тэр би гэрт гүн далаа хамгаалж гараа гоо. Өөр байдлыг Бах бэлэн гом мөгөд идэг үү? Зүгээр дав надгаад бүгд нүгэ явуулсан шүү дээ. Стефани ба би энд ингээд ийм хүмүүс идтээ. Гоё. Оо ямар гоё юм. Ямар царайлаг энэ тэр. Миний алкогол нь хэрэглэдэгтэй арай ихтэй тийм сүүл. Чи пив ууж байна. Уугаад байна. Би одоо гинц хүзээ засах гад одоо сууж барах гэсэн. Одоо нэг би байхгүй болох шүү. Энэ цагаан вино уул. Эндээс нэг амсч цусндах сахар хэмжээ гэсэн үг үнэ. За. Мөнхөрд наах төлбөртэй лайв хийж өстө түүхэндээ ер нь. За Сурталчилгааны зорилттой ч юм уу. За юу вэ? Би бол төлбөртөө рил хийдэг шүү. Түр завсарлаад эргээд уулзъя. Тэгээ гоё юмнуудын За тэгээ. яг ярилцъя. Сая энэ ярьсан явж байгаа юм уу? Орж байгаа. Бүгд орно шүү дээ. Ерөөсөө Юунаас эднийх чинь ингэдэм л ингээд бүх юмаа бичиж байгаа шүү. манай анхын ч нөгөө нэг уучралх ток шоу байсан тий. Учирлаа хөтлөлтөө өөр банд байхгүй. Анх ер нь байдаг гэсэн. Бараг 10 маргатай өмнө. За хинбэ хэдвэ гэж. За ингээд Urban Talk-ийн эхний завсарлага хамтран ажиллагч Чамин Lounge, Оюутны сагсан бөмбөгийн холбоо, Dix Brand хамтран ажиллаж байгаа. Тэгээ манай Чамин Lounge-аар зочлоорой цоо шинхэн мэдрэмжтэй гоё lounge байгаа шүү. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент этгэгч Urban Talk. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast
та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой. Виудээ дайрал марил тоохгүй. Ер нь харвар баг бахын тийм менежч тийм хаар гэсэн тийм нэлгэр дайлгар зам байхгүй. Үг даадаг тэгж өссөн шүү дээ. Тэгэл ялгаа байхгүй тэгэл хэрүүлэл үг орж ирж байгаа. Харин жоохон хээг бах те нэг. Тэгээ анх бол энэ амраа энэ төр нэг шалтан зураг тавьдаг чинь маркетингээс ярьж шүү дээ. Хүн тэгж шалтлан барин зураг авч яхад миний маркетинг үнгүй өчгсөн. Яас их урд нь гаруудтай харихуугаа шоуд хийсэн байхгүй юу? Ажлын бус цагаар. Тэгээ нэлээд гүлэмцүү ингээд хундаг барьсан зураг байсан. Хажуу талаас нүд угаас согтуу. Тэгсэн чинь тэрийг шууд толгойд тастаад тавган дээр ингээд тавьчихсан. Хожаагийн тавг толгойд гээ болчихсон. Facebook. Тэр бол миний эдний шалдаа авахлаас дээр үзтээ. Миний маркетинг. Нөхдүүд миний маркетингийг тэгж хийж өгч гисэн байхгүй юу? Тэгээд над руу янз янзаар дайрлаа. Би бол тоохч. Харин нөгөө ер нь манай монголчууд чинь тийм цуснд нь байдаг тийм улам шазруу шаалгуул зүрөөд ингэждэг те. Тэг тусам оршнууд цахах хусаг гэсэн байдлаар үзэл явсаар байгаа тэгэл авчих болсон шүү. Ер нь тэгээд коммент үүсэх надад тийм заахгүй тийм. Тэгээд зүгээр ярьж байгаа нэг юм инээд хүргээд байгаа чинь юм юм сайтай юм шиг. Дэлхийд дээр юм байна л та. Би 305,000 коммент авч үзлээ. Тэгээ одоо энэ Кристиано Роналдо Месси үзсэн байгаа чамд харуулсан шүү дээ. Аа тийм шүү дээ. Биш эдгээр чинь зүгээр лайк нь бол 3-400 мянга амир юм байна. Одоо манай компани захирал нөгөө Марк Цукербергийн тэр чинь лайк амир. Тэдний комментиг хараарай. Үсрээл нэг 20 мянга, 30 мянга байгаа. Тэгэхэд би тэднэр шиг олон коммент авч үзээгүй ч гэсэн 305,000 коммент авч үзсэн. Наа чи баг дэлхийн ирэх Монгол. А энийг яаж авсан гэхээр би чинь оюуны хөдөлмөр хийсэн Солонгост очиж казино тоглож байгаа шин үндсэндээ. Тэгээд очиж 10 сая бод тараа. Казино гэж оюуны хөдөлмөр А тэгтээ энэ чинь бас казино бол зүгээр хүнд мөнгө өгөхгүй. Тэгтээ тэр нь бас олж өгөх хэрэгтэй. Америкийн нэг олж өгöögоод казиногоос боссон нэг хүний номыг би уншаагүй. Тэгтээ уншсан надад ярьж өгсөн. Би яг тэр номдор тогссон. Яасан гэсэн өдөрт казиноор нэг ороод нэг л хожоод гардыг байна. Удаан суух юм бол хэдэн саятай байсан ч дуусах, өнөخтэй байсан ч дуусах ч ултарч иж гардаг. Яг үнэ. Мөн үү? Эхлээд хождог. Би тэр онлоор үйл Солонгост имчилгээ хийлгэж байхдаа өдөрт ороод сая бон. Би 10 сая бонд ороод саяг хожоод гарна Бакратн дээр шууд 50% магталтай. Тэгээ би 30 оногод 30 сая бон хийж байгаа. Тэгсэн намайг тоглоод байсан чи урьжээ шууд. Тэ? Өрөнгууд нь би баахан гятад натад японочдод ороод 100 хэдэн байцк ороод би төрүүлж байгаа байхгүй юу? Яг үүндээ гэж ярьчмаар Бакратн тэгсэн 10 сая бон болж байгаа. Нөгөө тийм авсраад би ард түмэндээ тарааж байгаа байхгүй юу? Тэгсэн миний комментид ор нэг хүн 100 удаа данс явуулчихсан. Энэ рүү хийх аргагүй зайлуул гэж. Тэр нөгөө коммент чи 305,000 хүрсэн. Йоо. Рекорд. За анхудаа бас нэг рекорд дээр. А ер нь түрүү дайралт гэж штэ тий. Би тэр коммент унших ерөөсө боломжгүй байдаг. Коммент уншаад байвал миний амьдралын хоногийн 24 цаг хүрэхгүй. Энэ олон 10-20 мянган комментээс уралдаад байвал 60 давс амьдралтай тий. Би мессеж уншчихгүй барахгүй. Одоо над мессежээр ингээд харуул 1000 мессеж инаараа би автомат хариулагч тавьчихсан. Ингээ автомат хариулагч инаараа тийм ш. Ингээ ирээд байгаа шүү дээ. Одоо ингээл одоо орё. Одоо ч ирж шнэ. Одоо ч ирж байна энэ араа. Юу гэж юм? Автомат хариулагч ингээд. Хүмүүс юм болоо мэдээж. Хоёр читэр гоё байсан шүү гэж чад. Октод бичиж гинөө. Ог харин удаа хогтууд бичдэг болмоор байна. Тамаа залуучууд их бичдэг болмоор байна. Тийм шүү дээ. Тэгээд энэ юун дээр чи коммент тэр дайралт мэртийг бол би коммент уншдаг. Хүмүүс над руу дайрахаар миний дэмжигчдэр миний өмнөөс алалцж жинхэнэ дуусах тэр. Харахаар намайг өмнө Empire үүсгэж байгаа. Тэгэхээр надад share баг гэж би мэдэхгүй. Хүмүүс чи ингээд улс төрд яваа гарууд чи share баг гэдэг баахан хүмүүс компьютер тавьчих суулгач идэв. Шеэрлдэг бол. Шеэрлдэг. Трол баг гэж байгаа. Надад тийм байхгүй ш. Тэгээ би одоо лайв хийхээр нэг удаа би хүн блокч үзээгүй. Яаж блокч гэж үнэстэй мэдэхгүй. Энийг блокч нь л гэдэг чинь би за миний тороолол сайн намайг тороол сайн шеэрл энэ тороолууд миний доор хэрэглэх тусмаа
намайг хэн үздэг юм бэ? Яг үнэ. Тэгээ миний доор ойшин тогтно байж та нар гэж. Тэгээд гоё байхгүй. Зүг таахгүй ч тэгээд нэг шалчигнаад ингээ удаж утахгүй байхгүй. А сая би гадагшаага манайх чинь нэг пул аймаг багтаа болсон биз дээ. Манай Монгол. За. Англи Багтаач явах те. Английн юун дээр нэг багтаасан байх хөрхи. Нэг сая фунт стерлитинг авч өгсөн юм байна. 5-6 сая тэрбум төгрөг. Тэгээ би нөгөөдгийг очиод нөгөө сайд дээр очлоо. Харин тэрнээс хойш над руу торолцсон сайн дайрлаа. Би анх удаа тэрийг харлаа. Бүх пэйжүүд. За яг надтай ганц нэг хэрэлдэжсэн пэйжүүд нь айсан уу яасан. Болсон юм шиг л төг гэсэн. А постэр бол намайг алсан. А тэгээд энэ манай сайтууд чинь нэг минутын ирэл мэдээг 2 саяар явуулдаг гинэ. За. Тэгсэн 500 мянган дагагчтай пэйж дээр намайг баг өдөрт 2 сар гүйлж намайг. Тэгэхээр тэр пэйж миний буйнаар мөнгө олсон байгаас. Тийм биш. Над бол баярлах хэрэгтэй байхгүй. Гэхдээ би тэр дүүнэрт бол гомдохгүй. Тий, ягаад гэвэл нэг хэдэн хүүхдүүд ингээд бас 500 тэр дүүнэр дотроо над баярлж байгаа. Баярлж байгаа байхгүй. А үг дааж чадахгүй бол тэгээ шалчигнаал тий. Ч одоо хизээ байхдаа манай дээр үед тоороо захир төмөр энэ төр бол тэгээд нэг хэрүүлийг явахгүй тэгж ингэдэг л байсан шүү дээ. Шазруу байх хэрэгтэй байхгүй. Тэгээ шалчигнаал үг өгөө яваад дутахгүй шүү дээ. Би бол тоодох. Дайралт ёстой тоох. Өсөн төрсөн орчинч тэр. Манай аав мав бол ер нь тийм маяг талтар зам байхгүй шүү. Улгаач юм чи өвлгийгээл битээ хэрэглээд тэгээд ер нь аав бол иймэрхүү жанртай учраас би ер нь тийм хатууд темпэнд ч юм уу тийм. Гэхдээ мэдээж аавын хална гаднаа хайрын дотроо байдаг шиг өсгсөн. Тэгээд янз бүрийн тийм хэр баргийн юм тоохгүй үзэлцдэг тийм харизм гэж юм байдаг ч маш яа. Хин дээр зүгээр сая нэг хүн дайрсан гэсэн шүү дээ чамруу нэг олонний танил хүн. Зүгээр би бол ийм тактик барьдیں۔ Зүгээр гаруудыг бол хариуг нь өгцөн зүгээр санагддیں۔ Надаа. Тэгжиж нөгөө хариуг бол би сайн өгч шүү дээ. Нөхөр минь чи байранда байх ёстой шүү гэдэг хариуг нь тэр нь цэцгээ байна уу, наараа байна уу, тэ хэн байх нь үл хамааран тэр хүнд хариуг нь заавал өгөх ёстой. Тэр хүнийг эргүүлээд роустлах ёстой. Байцаараа одоо очих чинь ямар ч үсэн намаа хэлж байгаа. Би боддог. Тийм. Яг нөгөө нэг дайралт одоо нэг пна гэдэг одоо ингээд комментууд бол яг биш л те яг зөв бүр одоо шууд гүтгдэн штэ шууд тэр гүтгэлгүүд ер нь одоо жишээлбэл сая мөнх эрдэнах ингэж штэ нөгөө коммент талаас нэг ярьлаа штэ тэр доороо комментийг би уншдаггүй гэдэг. Одоо бүр яг таны зургийг тавиад ингээд тийм зүүн байгаа юм. Зүүндөө хар мянга штэ бүр тийм. Тэгээ би одоо баярлдаг байхгүй юу? Намаа гэж одоо хаа байсан дээр үед нөгөө баяр магна гэдэг нутгийнхаа жүжигчэнтэй муудсан барьсан тэгээ бүх юмыг л тавьж ийлээ л дээ. Би ч одоо үзэлцээг хүн байхгүй. Одоо энэ лодо гээл те. Лодо хүртэл над руу анх өөрөө дайрж ирсэн. Би уг нь анх лодог нэвтрүүлгээр лодог кодыг өсгөж гисэн тийм үү. Тэгээ дайрангууд нь би яг хариуг барьна шүү дээ. Нөгөө 21 цаг 30 минутанд Улаанбаатар гардаг шүү дээ. Яг тэр үеэр би уцаасан. Юу ч хамаагүй ингээд госоод намайг 10 к үзчих заяа. Лодог Улаанбаатар 1 к авна. Тэгсээр нөгөөдгийг нь үзэлдэх болгосон. Би ерөөсөө 2 өдөр 21 цаг 30 минут би яг зэрэгцээ лайв аасан. Нэг удаа гэртээ харин тэгэнгүүт л одоо яасан сандрангуудаа заримдаа хийдүүлээд нэвтрүүлгээ хийхгүй хайчдаг байхгүй. За энэ 7 хоног гарахгүй мэн гэсэн нэг зураг дасаасан чи гарч тэгэнгүүт гэртээ байсан байхгүй. Би гэртээ энэ ураг лайв хийдгүй. Тэнгүүт нь яаж удаа ажлын өрөөнд орох вэ? Гэртээ байгаа юм чи мөн улгаж яг гарч ийн гэд би уцаасаалаа. Энэ ингэж манай авахна. Бод ч унтмаар ингээд би гаваас. Тийм болсон ш. Тэр чи зургтаасаа л одоо гарч ирсэн байхгүй юу? Улаанбаатар зэрэгсүүлж байсан. Надад бас нэг юу асуулт гэх юм уу юу гэх уучлаарай би баг хэлсэн. Танаа нэвтрүүлэг аригууны подкаст болох ажиллаж. Би гэнэ киноноос өөр юм ярьцуух гоё зугаатай байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд сонгуулийн араас ингээд янз бүрийн юм нийгэмд ингээд одоо ингээд янз бүрийн босны ар дээр ингээд хүмүүс ингэдэж штэ хогч нь зөв сонголтоо хийхгүй яасан ингээд тэгдэж штэ тий. Зөв сонголт гэж юу нь яг алийг нь хэлээд байгаа. Одоо жишээлбэл би сонгуулаар өөрийнхөө хамгийн зөв гэж бодсноо нэгтэлж сонгосон чинь тэр маань дараа нь буруу сонголт болчих жоох байхгүй юу? Тэг зөв сонголт юу юм бэ? Хүн нам л да. Би хүн нам гэжтэй сонгох үедээ бол ерөөсөө юу байгаагүй одоо зарлаагүй. А гэтээ дараа нь надад үнэхээр новшин санагдсан байхгүй юу? Тийм учраас одоо
Би өөрөө сонгож явах үедээ би зөв гэж бодсноо сонгоод нь шүү дээ. Тийч хүн нам за гоё байна те. Энэ заастаа хүн намыг сонгоё. Дараа нь би яах гэж сонговдоо гэж. Тэгэхээр нөгөө зөв сонголт гэж одоо айл. Тэгээд нөгөө хогчин гэдэг хүмүүс тэгээд шүү дээ. Хогчин зөв сонголттой явах гэсэн гээд. Би нэрээ хогчсон юм шиг. Гоё загдансан газар майж гэдэг шиг нөгөө сонирхолтой Сэдв ороод сэдв. Яри ах энэ наадах. Тэгэхдээ Монгол зөв сонголт хийх тийм сонголт байхгүй сонгуул олон жил болно. Амьдрал өөрөө тэмцэл. Тэ? Ан хараатан жигүүртэн ч гэсэн хоолоо олж идэх тэмцэлддэг. Тэгвэл мэдлэг боловсролтой чадaltaй хүмүүс өөрөө тэмцэлдэж тэр хоёр намын нэр дээр орж нэр дэвших хэрэгтэй. Жишээ нь манай ардчилсан намын нэр дээр тэр Эрдэнэтэн доктор профессорууд нь орж ирээд ногоо нь хойшоо би явна гэхэд тэднийг байранд тавих хэрэгтэй байхгүй мөн үү? Тэгсэн нам баба гавро нэг чухал зарил доктор гэд суугаад байдаг. Хоёр намын нэр дээр чиг бодлооны уулгачууд ороод ирсэн. Ухаантай зарилаад шүлжээгээр ялчаад байгаа байхгүй юу? Тийм биз? Тэгэхээр зэрэг улс орныхоо төлөө гэж байгаа бол үндсэн хуулийн батлагдсан сонгогдох хэрэгтэй идлээчээ. Тэгэхээр сонгуульд орохын тулд манад хоёр хэл нам байдаг. Тэр хоёр намд эхлээд өөрийгөө хин гэдгийг харуулж тэмцэлдэж гарч иржээж ингэж сонгуульд зөв хүмүүс гарч ирэх хэрэгтэй. Тэгэхдээ энэ хоёр нам дээр илгийн юм явж байгаа. Одоо энэ хоёр намын жагсаалт бол гачийн болно 28 онд. Сая одоо би энэ хамаагүй ярьчих болно шүү дээ. Би нөгөө бузар гэдэг байгаа шүү дээ. Бузар гэд. Таны брэнд өгөө. Эр хүн эрэгтэй хүн ингээд өөрийнхөө чадвараар гоё ингээд хүүхэн панаалдаа те ахындөө гоё таалагтай тийм үү? Панаалдаад ингээд гоё найзлаа явуул энэ хүний чадвар. Тэгээ хэрэгцээг нь хангаад дуртай юм авч өгөөд хоншортой ирэх өмнө. Яг үнэ. Тэгэхгүй зүгээр нэг юм уу альбан тушаалын байдлаа уруулаа ашиглаад АББ буюу ажлын байрны бэлгийн дарамт хийгээд би чамайг намын жагсаалтанд оруулж байгаа. Тэгж ангуудаа бавангуудаа жагсаалтанд оруулчих шин. Энэ бузруу өөрийнхөө өгч өгөх нэг. Энийг бузар гэж ярихгүй юу гэж ярих юм? Тэр нөгөө цонхороо бэлгэвчээ шидэл. Тэр цонхороо бэлгэвчээ шидэл. Тэрийг нь мөнгөөр даавчлаа юм таа. Зүгээр ирчүүц Аз яамны гадаа байлаа. Зирод гоё. Нөгөө дотор нь хүн байхгүйсэн. Ах нь бол ингэдэг зүгээр. Үнэхээр нэг олон хүүхэнд буян үйлдээд мөн үү? Олон одоо үргэж байгаа найзуудынхаа хэрэгцээ шаардлага хангаад тийм чадaltaй мужиг хэрчүүд би хүндэн. Зөв Үнэн. гой зэрэг хайрлаад зарим нэг ихнэрээс хайрлаж чадахгүй дурахгүй дөө шүү дээ. Тэ? Олноор нь хайрлаад хоншортой амаалга. Тэгэхэд тоош одоо ажлын байраараа би чамайг даргаар тавь гэд ингээ өртөө оруулаад энэ бол жинхэнэ навшил халрын сав байхгүй. Тийм биз? Манай энэ улс төрд байгаа ах нар ч ерөөсөл хийн. Дуракуудыг маншиг гудамд очиод паналда дуука мөхөд өнөртөө бол чадахгүй надуулж. Ярьж чадахгүй яах вэ? Хүн тоохгүй дурак. Тэгээд ажлын байраар би чамайг баг болох нь яриа байхгүй. Авах байхгүй. Ярихаар ингээ Яаж нэг утас аваад өгчихгүй. Яаж нэг iPhone 17 аваад өгчих шүү дээ. Одоо Нарийн дээрээс нь мангар нарийн. охин байж Манжуурч аваа. Ингээ охтууд бол ингээд гоё хөгжилтэй яриатай хүн дуртай юу? Нэг бол ингээд яруулсан ийм хүн дуртай юу? Хөгжилтэй өстэй. Тэгвэл тэд нар төгстэй байхгүй. Тэгээ хотлоо яргунаа би том дарга гээд ингээд тахаар тэнд тоож охтууд очихгүй шин. Үгүй тийм өстэй. Тэр нэг худлаа бас чухал зарилаа нэг дарга гээд үгээ зөөж ядаа. Зарчмын хувьд энэ төр. Заримдаа одоо их хурлын энэ дээр энэ хараа. Гал. Зүгээр сууж байгаа яриачтай ингээд мөн үү? Ингээд бүр нэг зохиод гараад байдаг шин. Би ийм гарууд бидний өнөөдөр үнсэнтэй олруулаа шалгуулж шин. Жүжигчин гэж яашаа. Амраад бол тийм жүжигсэн байхгүй. Тийм учраас амраа өтөр их гимгүү бас ах トゥ хоёр хаяа бас намайг бас хүндлэн чинь дөрвөн дүү мөртлөө бас мөгөө ах гэд намайг дөрвөн дүү. Дөрвөн дүү юм уу? Та чи хэдэн он? Би ч амар овоо Энэ зам бол юм шүү дээ. Би одоо Айгу нууц юм ярьчихаа. би өөрөө тийм ах гэж дуудуулах дуртай. Хоёр дүүс намайг ахаа гэж дуудвал би баярлдаг. Дээшээ нэг ах байсан чи. Хоёр ах байсан чи. Юу нэг шогэд. Баг нэг аав чиж сан чи гэдэг юм ааш. Гэхдээ энэ аав чиж гээд хүн хүндлэхгүй байгаа асуудал биш. Би хүндлэх хүн бол айгүй гоё хүндлэн. Өөрөөр тэр гудамд явж байгаа ядарсан хүн байвал өө сайн байна уу та яасан ийсэн тийм үү? Одоо би хүүхдүүдэд ингэдэж шүү дээ. Гэрээсээ гараад заавын хүүхдүүдэд энэ орцын чинь цэвэрлэж байгаа энэ үйлчлэгч. Би цэвэрлэгч ирэх дургу. Энэ үйлчлэгчтэй хамгийн түрүүнд мэдлэгчээ.
Энэ манай энэ байрны орц сонгол цэвэрхэн байгаа болон та нар ханаа төрөхгүй цэвэр зэмцгэр очинд амьдарч байна гэдэг. Одоо манай хүмүүс бол тэр сайн байна уу хичээ гэд мэдлдэг. Энд одоо гэр бүлийн хүмүүс мөн үү? Би нэг удаа орцныхаа хөрхи үйлчлэгч баярлаад нэг жоохон ингэсэн шоуцсан. Хөө ийм үедээ нэг ингэдэг штэ тий. Нэг $100 өгчихгүй юу? Манай сөөгийн дарга гэдэг нэг өвчтэй юм. $100 өгсөн байлиг. Би өөрийнхөө мөнгөийг хинтээ өгч шонгим ромот. Сагнаа уусаад. Тийм ядарсан хүмүүсийг бол гоё хайрлж хүндэлж явах хэрэгтэй. Мөн үү? А зарим хүмүүс бол ийм шүү дээ. Одоо манай нийгэм Монголд нэг ийм гараад ирлээ. Лордууд гэж Монголд байгаагүй. Биднэрт ядуу унч гэж байгаагүй, баян унч гэж байгаагүй, хөдөлмөр хийсэн сайхан амьдардаг малчин удамтаар дуу монголчууд мөн үү? Нэг нэгнийхээ хүндэлдэг жашлантгаа нэгнийхээ ирээд нүгээд ирэхэд ухтаж аваад цагаан эдгээ барьдаг мөн үү? За яг 90 оноос хойш нийгэм өөрчлөгдөж жоохон суурьшмал юу чинь өшөө илүү гадаад зах зээлтэй уйлдаад ирэхээр ядуу хүн гэж гарлаа тий. Англид бол лордууд гэдэг чинь өөр шүү дээ. Хамраа мэдчих тий. Та нар мэдэн шүү. Яг хаус юм. Зарим нь ингээд жоохон хулгай хийгээд бусдын боломжийг ингээд гусаад нэг жоохон овжин гарууд нь жоохон бөнгөтэй болчихлоо шүү дээ. А тэдний хүүхдүүд хоорондоо нийлж ийн санаж. Лордуудын хүүхдүүд. Ой, төрсөн өдрөөс зүг тэмдэглэл. Хэнийг дуургадаг. Яагаад одоо вакуумд орно гэж тэрсэн. Тэгсэн мөртлөө дээшээ дарга сайд гарахаараа дарга миний дарга шүү гэд. Доошоо ядарсан гарахаар ингээд баба муу хөөч. Тийм гаруудыг би үнэ гэж юм юм уу? Талчгаас суулгаач гэдэг те. Өнөөдөр манай Марк Цукерберг компани захирал манай Марк захирал бол энгийн байгаа сте. Тэр дэлхийн дээр унтсан сте. Тэгэхэд манай амраа өтер шиг бодвол хүмүүс энгийн шааж байгаа. Тэгээд манай нөхдөд лордууд бол яагаад байгаа юм бэ? Нэг брэнд дээр хангас суулгаач. Харин тэр брэнд дээр хангаж болно тэр хүүний асуудал. Гэхдээ энэ сохрын газар сохор тоглонгийн газар тоглон гэж энэ чинь хүүхдээсэн бас философи үг. Бид нар хүүхдээс байгаа философиг судлах юм бол тэр чигээр болсон болоогүй Харвардын хууль дипломдоос идэв. Тийм биз? Энд чи ядарсан нэгэн битгий гайхуулж яваарай. Ядарсан нэгний хажуугаар битгий ингэж цамаан загнаж байгаарай. Ядарсантай харин хөрхий боломжийг бол тусалж байгаарай гэж. Гүний брэнд 10 сая бодлого өсөж байгаа нэг ядарсан хүн эмчилгээний зардал өгчөөд нэг дундч нэг тийм ээ? Одоо над шиг нэг мөйко өсөө явчих болно шүү дээ. Тийм биз дээ? Тэгэхээр тийм өвдсөн зовсноосоо илүү тийм өвдсөн зовсон харж бүр гөлийгээд өвдсөн хүнийг өрөвдөхгүй тэгсэн мөртлөө ингээд тийм хүний хажууд ингээд гоё юу ч болоогүй юм шиг сайхан гонглоод явж байгаа гарууд бол улс төр даа ялангуяа хүний төлөө явна гэж баахгүй. Гэхдээ тэгээ одоо гол нь бас нэг юм өв залхамжлалтай болчихлоо альбом тушаал хамгийн амар. Тэр бол үгүй тэр чинь баг сүүлийн 10 жил баг өв залхамжлал шүү дээ. Нэг гоё юм л ч. Бүр ингээ өв залхамжлаад нэг аав дарга бол хүн заавал дарга болох хэвээр. Тэгээд тэр нэг муухай нэг эмчтэй нэг ээжигээ дагуулад очдөг нэг уч мочтой хүмүүс байдаг шүү дээ. Эсвэл нэг аав ээжигээ дагуулсан ажилд орохгүй явж идэг 20 30 гарсан залуу. Тэр яг тийм мэдрэмж төрөд байгаа байхгүй. Баганта дагаад нэг аав ээж нь ингэж заавал нөгөөдгийгөө ингэж татаас юугаар яагаад та миний нэг тэр бол аюу муухай. Тэр бол маш муухай зүгээр. Яг чадвартай байж болно шүү дээ. Чадвартай хүүхдүүд нь ингээд гой дээшээ яваад тэрийг бол үгүйсэхгүй. Чадваргүй мөртлөө хүчээр ингэж татаад. Гэхдээ амраа юм байхгүй юу? Тэр бол аюу муу. Одоо манайх ээшээ оноо гэдээ авч чинь. Манай мундаг хүүхдүүд 800 оноо аваад сургуульд орж ийн те. Нэг илдэвтэй юм яриад тийм. Тэг хамгийн мундаг хүүхдүүд ээшээ оноо аваад хүссэн сургуулаа авч штэ тийм үү? Тэгээд нэг ээшээ оноо авсан хүүхдүүд бодвол ингээл сургуулаа онц төгсөөл ажил дээр гараад онц ажиллаж байгаа штэ. Тэд нар байдгүй сургийн бар байхгүй. Ээшийн ч оноо авч чадаагүй манай дарга нарын хүүхдүүд тэдний дээр гарцсан мундаг байна гинэ. Тэгвэл сонгож шалгаруул та. Тэгээ нэг будаанд нэг нэр хийгээ шигшдэг штэ. Ингээ хүүхдэд нэр өгөх гээд дарганы хүүхдүүд нэр гарч ирдэг. Ээшийн шалгалт авсан чи дарга нарын хүүхдүүд сурахгүй байсан ажил дарга болох гэсэн чи дарга нарын хүүхдүүдийн нэр гарч ирдэг. Тийм үстэй. Энэ олон мянган хүүхдээс хэдэн дарга нарын хүүхдүүд л гарч ирээл даргуулдаг. Нөө бус одоо жирийн иргэд ингээд одоо ингээд энэ олон онц сурдаг олимпиад орж исэн. Тэгсэн мөртлөө нэг сонин дарга нарын хүүхдүүдээс олимпиадад орж исэн ганц хүүхч байхгүй. Дандаа ногоо нойл. Нөгөө олимпиадад ордог нэг онц сурлах тунгууд хайч ба. Ягаад гэвэл тэд нар дарга авъя байхгүй. Мөн үү? А тэд нар нэг үл цүнх өргөс нар шиг долгон чаддаг. Одоо манай Монголд 2 янзаар дээшлдэг. Тэндээ улс төржүүлсэн шиг нэвтрүүлдэг чи. Нэг үл амраа хийж байгаа. Дарга нарын хүүхдүүд нэг үл гоё цүнх өрсөн те. Өө даргагүй шүү.
Эзэж онц сурсан чадaltaй хүмүүс цүнх барьж чаддаггүй байхгүй. Яг нь өөрийнхөө чадвар итгэдэг. Үнэ? Тааж амьдрах чадвартай. Өөрийнхөө амьдрах чадвартай. А чадваргүй гарууд бол нам дагаал амраа гоё шүү. Амраа даргаа. Нөгөө дарга нь бас вакуумд орчихноо. Намайг гоё гэдэг. Энэ мөгөө өдөндөө тий. Миний дарга болохыг. Одоо яг энэ жилийн төсөн мөсөн ингээ батлуулах гээд ирэхлээр ингээ нэг хүн ингээ ороод ирдэг. За манай дарга нар гэж. За манай дарга нар энэ жил нөгөө манай салбарт чи ийм тендерүүд зарлагдах юм байна. За хин дарга алийг авах уу? Одоо манад ийм тэдийн юмны юм байна, ийм байна. За арихун дарга та тэгвэл 2 тендер авах юм байна тий. За гэд ингээ бүр ингээд бичиж. Тэгээ тэр нь амар сайхан сэтгэлтэй айгүй найсгүй орж ирээд. За дараагийн мөнхөш дарга энэ жил ийм тендерүүд байгаа. Та алийг авах уу? Гэт ингээд айгүй гоё ингээд. Тэгээ тэр хүн чинь тэр мессенжер байх ёстой боо. Яг тэгвэл чинь дарга нартай гоё тендер өгч байгаа юм тийм ээ. Тий. Тэгээд тэр тендерт нь зориулаад яг тэр компаниуд нь зориулаад яг тэр тендерийн зарлал. Айгүй гоё. Одоо нийгэм сэдв зөндөө байна. Сэдв зөндөө. Би бол залхуу өрөөд байна. Одоо ингээд улс төрийн нэлээ Надад сэдв авч болно шүү. Тэнгүүт ингээд зүгээр энгийн ийм хайр дурлалын ярилцаа асуумаар санагдаад байгаа байхгүй. Гой өнцгүүд гарч ирэхээр юм санагдав. Ийм анзаарч байна. Одоо маа эмэгтэй найз нарт ингээд яриад байгаа нь. Одоо найз залуутай юу байгаа шүү дээ. Охин байгаа шүү дээ. Тийшээ ирчүүд илүү их ингэж та хийгээд оролдлого хийгээд байна. Найз охинтой залуу руу найз охиных найзууд нь илүү их ингэж одоо ингэж өөр юм болох гол те оролдоол янз бүр болоод байна гэдэг тийм амар их сонсогдоод байгаа. Чи хэдтэй лээ. Тийшээ лалрын юм сонсч юм бэ. Аа тийм болоо. Тэнгүүд ингээд тэр амар сонин уу. Тэгээ анзаарэгдгүй ер нь. Мэдгүй би нөгөө найз охин гэдэг юмнаас холдоод аяга удалцсан. Тийм хүүхдүүдийн хоол моол гэх тиймэрхүү асуудал руу илүү бод. Амь зуух тал руугаа явж. Амь зуух тал руугаа явж байгаа нөгөө найз охин банд гэдэг юм чинь аяга холдсон болохоор бас сайн мэдгүй. Одоо Индрагийн тимнүүд ер нь сонсогдож ирсэн үү? Ер нь би одоо бас найз залуутай байхгүй юу. Тэгээ ер нь зарлалгүй. Тэгдэг. Одоо жишээ нь найз залуугаа нэг сайн найздаа танилцууллаа гэж бодоход тэр найз нь флёрчлээд байдаг байхгүй юу. Тийм ер нь тийм байдаг гэдэг тийм. Яагаад тэгээд идэв юм бол? Тэр юм шүлээгүй юм шүү. Ганц би явж байгаа хүмүүс оролцохгүй мөртлөө үнтэй явах. Ийшээ заагаад шүү. За мөнхөд нах нэг айхтар юм хэлэх гээд шүү. Үгүй чономго нэг үнэ хөхтэй шүлэг өгдөг штэ. За. Өнгөтэй явахад хүний ихнэр хөхтөл даган ч илүү те. Өвдөд зовхын цагт бурхан хүртэл. Тэр чи юу үед байна л да асуудал орчнод байх. Харин найз охиноо өшөө илүү хайрлаад мөн үү? Хамгаалаа явах нь тэрээр үрэл үүрэг. Арчаагүй байвал найз охин хаяа шүү. Тийм шүү дээ. Хэн арчааг уулгаж та тэгээ дагаа явчих тийм үстэй. Одоо тэр найз залуу руу нас тэгэхээр хүн болго арчаатай байх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Бас ийм нөгөө наа чи нөгөө хүний сонирхол. Найз залуу ч гэсэн ялгаагүй шүү дээ. Найз охин жоохон халамжгүй байвал тэгээд бас халамжтай өндрөө налхантай гоё хоол хийдэг, гоё гэрээ цэвэрлдэг, хүүхдүүдтэй халамжладаг тийм үү? Яг үнэ. Хүн халамжтай өндрөө явдаг тийм ээ. Тэгэхгүй ингээл найз охин ингээл үерхчээсэн чадахгүй нэг шартаад ирдэг нэг харж хийгээд чадахгүй гэдэг. Бас хар шил хүүгээд өгдөг охин л явна шүү дээ. Найз охин л явна шүү дээ. Тэгэхээр хүний арчааны асуудал гоц. Тийм байна. Гэхдээ бас яг тийм сонирхлын хүмүүс байдаг юм шиг байлаа. Нөгөө найз охинтой хүнд илүү татагддаг ч гэдэг юм уу. Эсвэл найз залуутай хүн гингүүт илүү нөгөө сонирхлын татчихдаг ч юм уу. Тэг хадл явдал хүсээд байгаа юм шиг тийм. Одоо ийм биш тий. Киноны үед гэхэд эротик кино шүү дээ. Эротик кино ч яг халуунцаа яриа болчих яа. Эротик киноны үед ярих шүү дээ. За энэ хоолсэргээс. Эротик киноны хувьд ярихад жишээлбэл гоё ийм бүсгүй гоё залуу хоёрын ийм секс хүмүүсийн сонирхлыг татахгүй байгаа байхгүй юу? А тэнгуут дандаа нэг юм нөгөө найзынхаа их нэртэй ч юм уу тий авах ах нагацах одоо хойд ээж ч гэнэ дандаа тийм сэдвүүд нь хойд аав заван авах ах мах тий хойд ээж байхгүй сэдв дуусчаад наа чи шин сэдв болгож орж ирэхгүй өмнөх сэдв дууссан шүү дээ. Энэ нөгөө нэг шинэ сэдв болгож орж ирсэн. Хүний нөгөө дотоод нөгөө гаж ийм сэтгэлгээ байдаг гинэ яг өөрийн юмдаа ийм сэтгэл хангалуун бус дандаа хүний юм гоё харагддаг тэр нэг ийм сэтгэлгээ монголчууд байд юм байл та тэрнрүү дөрөөсөн тэр чин тийм бүтэн зах зээл байгаа даахгүй эротик киноны үед а чиний сая асуусан асуулт яг саяхтай л адилхан юм шиг надад бол сонсогдлоо тий. Гэхдээ одоо нөгөө порн
листэнд байдаг л юмнууд байгаа шүү дээ. Step bro, step dad, Тий. step mom гэдэг юм болчиход байгаа. Эвэр нэр шүү дээ. Ганцаараа амар гарчигтай ганцаараа хэлэх Бас билгүнэ. Ганцаараа ингээ гар устгаа яриад идэг байсан чиг олуулаа ярьсан чих гоё юм биш үү? Дараа таны лайв дээр бөөнөрөө орё. Порнонууд амар байдаг тий. Орооч болно шүү. Тэгээ сонин Тэр порно биш байгаа. Тэр эротик кино. Эротик. Монгол порно кино байхгүй. порно шүү. Хүмүүс амар үздэггүй болол гараад байгаа хта тий тэр. Ашигтай байгаа болоод гарч байгаа. Ашигтай. Тэр нэг заван аваа үнэхээр бас яг гоё байгаа даа. Эротик кино ч ерөөсөө одоо яг тэр сэдвээ яг олж чадах юм бол 3x 8x хүртэл хийдэг бүр ингээ 8 дахин X гэдэг нь юу гэсэн үг? 3-8 үржиж 8 дахин зардлаа. зарлаа. Ямар амар. Орлого нь тийм амар өндөр орлого авдаг гэж аахгүй. Зарлаа 8 дахин гэхэр чинь бас амар байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө тэнгуут амар гоё тийм гоо зүйтэй тий үнэхээр гоё залуу гоё эмэгтэй ингээд бэлгийн харьцаанд орж байгаа тийм гоё орчин тийм кино тийм одоо гоо зүйт талаас нь ихээр явахгүй байгаа гэдэг байгаа. Нэг юу нэг байшин тийм дээр тийм гоё хүүхэн гарах шаардлагагүй зүгээр баг нэг авгаа гараад хамгийн гол нь тэр нэг юм хойд ээж нь байх хэрэгтэй. Тэгээд тэр хоёр секст тэр кино алаад байгаа. Тэгэхээр чи юм өөрөө бороо яваад. Германцтай амар үзлээ манайхаас. Яг наадах навгаа гэдгсэн чинь. Германы хоёр том клуб номер 1 нь Berghain гэдэг клуб байна. Нөгөөх нь KitKat гэдэг. Хоёулаа техно клуб зөө. Berghain руу орох гэсэн чинь шөнийн 12-оос онгоно гэдээ би орж чаддаг. Дөрөв давхар. Тэгсэн чинь нөгөө KitKat руу орлоо. Тэгсэн чинь нэг залуу руу ярьсан чи өө та зүгээр ингийн хувцастай явж байгаа гэж тийм гэж тэгвэл таныг оруулахгүй шүү тэгээд. За би одоо байж байгаараа та би яваад чигээд очсноо найз хүнтэйгээ хамт ирж байгаа хөөх. Тэгсэн манай гэр ойрхон байгаа Uber-д очиж гээд очсон чи ийм bondage хувцас өмсдөг. Bondage хувцас тийм тэгснээр надад нэг ийм бүстэй нэг ийм Max шиг нэг дээрээс нь урталтаа цахилгаанд нэг савхан бандаж. За энэгээр л оноо. Нэр гол нь та юм ярьж болохгүй шүү. Үүдээр орохдоо юм ярьж болохгүй. Face control хийдэг. Дээрээс нь dress controlтой. За тэгээд ойчлол орсон чинь хувцас үзүүл гэсэн чинь бүгд нэр тийм хувцас. Хувцас үзүүлэл орлоо. Тэгэл орсон чинь шууд хувцас солих хэсэгтээ тэгэл бүгд ингээд хувцас тайлал яг нөгөө нэг юм сахин бандаж таг ингээл Dress code нь тийм. гараад ирлээ. Ер нь тэгсэн чинь хувцас эмэгтэйчүүд нь ер нь хөхөвч орог байхгүй наа. За ирчүүд нь ингээд бүхс нь өсгөө юм бандаж арай л. За минийх чинь бараг л арай гайгууд нь орж. Тэгээ би чинь нэг үзээгээ гаргацсан. За тэгэл бүх хүний утсыг хураач. Цэн ургаад. Тэгээ би нөгөө залуу гэсгүй эн чинь яг техно клуб юм би ч бүжиглэх гээд байгаа шүү дээ. Чи секс клуб болоо юм биш үү гэж гүг баха. Энэ яг техно клуб 5 заал байгаа. 2 заал нь техно тэгээд 2 заал нь юу хаус тэгээд 1 заал нь дээр юм юу тас. За ингээд орсон чил ерөөсөл амар задах. Тэрс нэг хүүхнийг л нэг залуулганд жанчаалах. Нөгөөдг нь ойрлол тэгсэн чинь тэрийг тоож байгаа болох. Тэгсэн чинь яг ингээд нүдний болон нэг марсан чинь нэг хүүхэл очир зүггүй нэг залуу гэл ерөөсөө хөгч шүү. Би ч бүр ингээд юу болоо. За тэгэл шөнийн 2 цагийн үед яагаад чи юм ор тавьсан байсан бохоггүй тэр бүжгийн талбай дээр. Тэгсэн чинь ерөөсөө 2 цагийн үед ерөөсөө нөгөө найр автгаараа ерөөсөө битүү ерөөсөө тэр орж эзэдтэй болол. Тэгээ би чи ерөөсөө Монгол хүн ерөөсөө тэрийг ерөөсөө ингэж хүлээж авч чадахгүй л ерөөсөө. Бүр ингэж юу Европч задгаал та тэр чинь. Тэгээ би бүр дахин асуу. Энд чи секс клуб биш үү? Биш. Энэ манай Берлиний тэр бүр Elon Musk орж исэн клуб гинэ. Elon Musk дэлхийн хамгийн одоо тийш тэр клуб руу орж ирсэн. Тийм үү. Тийм үү. Тийм гаж даралттай гаруудыг оруулчихад бол янз янзын гэмт хэрэгүүд гарахгүй биш үү? Тэгсэн чинь тэр дөрмөл амар гоё. Байг бусдыг хүндлэх хэвээр. Тийм. Ерөөсөө бусдыг л хүндэл гэдэг ганцхан дүрмтэй. Бусдыг л хүндэл, бусдын төлөө л бай. Тэгэл тэр бол өстой амар юм. Тэгээд хамгийн гол нь нөгөө түрүү ярьсан шүү дээ нэг юм дандаа ихэнхдээ тийм хөгшин те ингээд хөгжлийн бэрхшээлтэй сандал мандалтай тэгэл юм
Бүгд хамаагүй орно тий хөгшин имээ нэг 70 гаруй насны өвөө ямар ч бандажгүй шууд тайзан дээр бүжиглээд бүр амар ингэ шоконд юу Тэр нэг эмэгтэйг зодж байгаа залуу бас яг тэр эмэгтэйгийн төлөөл зодоод байгаа юм тийм тийм. Тэгээ би бүр 3 цагийн үед тэгээд гарсан шүү дээ. Амар. Одоо наач явандаа бол байна шүү дээ. Дэлхийг ялбаацлагдж ирээд байгаа шүү дээ. Явандаа тэгэл бас Монголд орж ирнэ шүү дээ. Гэтэ хизээ юм бол болоогүй хаа гэдэг. Тэр дэлхийн марг хамаг одод орсон клуб гэсэн тэр бүр амар. Тэгээ секс клуб биш. Германд чигаа ингээд 70 эрг мэрэг дээр бас ингээд бэч чинь юм дотор уцсгүй ордог бэч байдаг гэсэн шүү дээ. Харин тийм гэсэн. Зэр юмгүй дотор орчихгүй шүү дээ. Амар юм лүү. Гэтэ Германы Берлин өөрөө тийм тэгээдсэн. Тэр таны орсон клуб чинь Киткат гэдэг. Цитула гэдэг ш нөгөө тэнгисийн эрэлт орсон залуу Аа, байдаг. тийм. Тэр бас нэг подкастт орсон нэг би сонссон чинь яг таны ярьсан клубыг ярьсан юм байна. Тэгээд тэнцээ хоноод тавтахын орой ороод нэгтгэхийн өглөө гардаг. А тэр нь Berghain. Тэр нь Berghain. Тийм байна тий тэгвэл. Berghain номер 1 нь Kit-Kat номер 2 дахь клуб гэсэн. Тэгэл бүгд happy. Тэгээ happy гэдэг бүжиглээд байгаа юм чинь. Бүгдээр ингээд бүжиглээд таалагдсантайгаа сайхан хийчихнэ. А тэгтээ би бол ингэж ойлгосон шүү. Яг таалагдсантайгаа хийгээд байгаа юм гэсэн чинь үгүй юм шиг байна. Ер нь хосороо орж ирээд хийгээд байгаа шиг байна л. Би бол тэгэж ойлгосон. Тэгтээ мэдэхгүй байна. Би тэгтээ өстөө мэдэхгүй. Бас Герман тийм тэр Clubhouse чи ер нь бол бид нэр 2 дугаар сугаар л ярьсан шүү дээ. Тийм биз дээ. Тэр ковидын үеэр чи. Тэгэхэд Герман марман дээр амьдарч байгаа манай монголчууд орж ирж байгаа. Тэгээд энэ тэнд байгаа ярьж өгч байгаа. За Францд бол ингээд одоо баарн цаавнд ажиллаж ирсэн энэ гээд дүүнэр мүнэр зөндөө ярьж байгаа юм чи. Тэгсэн Германд тэр нэг хингээд нэг одоо нэр марчиж. Тэгсэн чи ерөөсө баарнд ороод уудаг иддэг сексдэг танилцаал шууд нэг болонд очиод бүр ил энд хоёр нөхөр ууцсан сууж тэнд хийж лүүд. Тийм баар хүртэл байдаг гэсэн. Гэхдээ миний бачаа тэгээд байсан. Гэхдээ чи хүмүүс юу ч болоогүй шүү бүжиглээд байгаа байхгүй бөөндөө тийш 5-6 мянган хүн байгаа шүү дээ амар орлуулаа бүжиглээд байгаа байхгүй. Тэгтэл хажууд нь тоож байгаа ч юм аа. Тэгээд ийшээ өсөрчлээ. Тэгээд ямар ч тийм юу байхгүй. Им гооцоо ерөөсөө байгаагүй. Ерөөс ингээд үтүү хөгшин хүмүүс ингээд л ерөөсөө. Одоо нөгөө яг нөө манай заван аав бах нэрөө. таачлуудаа хангаа бодгохгүй юм. Аа тийм л Би та дээр сонсч ирсэн үү? Монголд нэг юм сэтгүүл байна гэдэг юм. Ямар Плейбой гэдэг дээр гарч ирсэн шүү дээ. Одоо болцсон юм шиг. Одоо яг тэр нөө биеийн үнэлэгчийг авдаг сэтгүүл. Плейбой өгөн чи хэдүүрээд болох юм бол яг ийм сэтгүүлэл орчод байгаа. Эротик киноноос хэлсэн шүү дээ. Үгүй энэ хайр залуусын хайр мэр ууг нь тэгсэн шүү дээ. Та тийм сонсч ирсэн үү? Энэ мөнхөжтөлтэй найз охинтой болсон чинь нэг ярих болчих тийм. Аа. Телеграмаар явуулдаг. Наач зүгээр худлаа юу үздэй нөгөө бие үнэлдэг телеграмаар шууд явуулаад за ийм охтууд байна. Алийг сонгох юм. Тийм байт юм. Лог шиг юм гэсэн шүү. Гүү л Сүүл мэтгүүлсээд байгаа юм зүгээр. Телеграм Энэ өнөр яриараа. Зүгээр одоо банер шиг зүгээр наа ийм охтууд. Явуулчаад гэлс нэг уншуулаад устгаж мустгадаг. Ямар ч уулмөр үлдээдэг. Үнний тэндээс сонгуулдаг. Тэгээ за энэ юу лаа за гэдэг. Тийм актрим сонсогдлоо. За одоо яг нөгөө үнэн хэсгийг мэдэхгүй болохоор мэдэхгүй. Тэгээ нөгөө надад хэлээд байгаа нь сайн мэд. Айгу тийм олны танилуд энэ залуу хэн маа тавилч яваад чи шүү хаа. Тэгэхгүй хоо. Хараа одоо үнэн хэсгийг уцаар Хөрөөсөө гэлцүүлсэн шүү дээ. Хөрөөс уцаар ярихгүй. Би сая ингээл нэвтрүүлэг оролцож байхдаа 10 ажил хамжууллаа шүү дээ. дахиад орж ирдгүү тань. Юу нэ? Одоо сөрөг намын улсууд нь би Тэр байнга хоо. Гэхдээ би өөрөө сөр захиалгатай захиалгахгүй бүгдийг өвч юм. За тийм ээ. Зүгээр сонгуулиар бол би одоо намайг нэг 100 сая мэй гээд яриад байсан шүү дээ. Сонгуулиар намайг ганц нэг хүмүүс ингээд зөвлөсөн юм шиг үлээ. Манай энэ улс төрчд яваа гарууд бас жоохон тэнэг гарууд байдаг шүү дээ. Ингээд энэ нэвтрүүлэг гэвэл тийм үг гэж очиод өгөө засаад идэг. Ямар ч үр дүн байхгүй те. Тэгээ над дээр нэг юу ирсэн. Нэг юм том намын их хурлын гишүүн. Тэгээд зөвлөгөө авч явах лайвер чи орё гэд. Тэгээд ирэнгүүт нь би хэлэхгүй юу. За одоо сонгуул болох гэж байна. Та Улаанбаатар чи би 10-ыг төлж орж ирсэн баггүй. Тэгээд одоо бол телевизийн үзэлт бол унтсан. Баггүй санаа мэдчих штэ телевиз үзэхгүй хүүхдүүд кино үзэж явах шиг байна. За нэг юм том тэмцээн уралдаан болвол нэг үзэж штэ тий. Өвөө юм хугацаатай. Тий. Ганц нэг мэдээ үзэж явах шүү. Гэхдээ мэдээж шууд яваад байгаа штэ. Сошиалар. Тэгээд дүү сонгуульд нэр дэвшлээ. Яг энэ томсгосонтой оригч үндсэндээ бол нэг 7-800 сая зарлах юм. Үний юм бил. 10 тэрбум төгрөг зарлагдаад гişүн болоогүй хүн байна цаач. Тэгээд боддоо
Тэгээ манай дүүгийн хувьд бол юм өннөр байх тул тэгээд бүхэр дэргээр туулайг үүснэ гэж миний юм бэл. Яг би өөрөө улс төрд зорж явж байгаа чадаагүй ангууд нь одоо ахан дайнд явж байгаа л өргөдүүл дүү нараас нь бууга барил явдаг үстэй. Эх орны төлөө. Энэ улс төр гэдэг бол уг нь эх орныгоо яваад байгаа л хэлбэр штэ. За ахан шаргачлаа миний дүү ахыгаа оронд нь зүтгэрэл гэсэн дүү тэгэл гэсэн. Тэгээ урд өдөр би намдаа олж игэл маргааш нь гişүү. Тэр сонгуулиар чи би ажилласан шүү дээ. Яг амраах мэдж байгаа нийтлэг тойрог дээр. Тэгэхэд би яг тэгжсэн байхгүй юу? Одоо танаа тойрог дээр энэ тойрог ярьсан. Ахын дүү болоод миний санжаар гүшүүнүүд нь бүгд пижактэй явж ирсэн. Танад бол нэг бомбортой яваад байдаг үстэй. Нэг бомбор өмстэй. Ахныг юм зөөврийн спикертэй. Тэгээд тэр ингээ гадаа ярингууд тэр авийнх нь хүмүүс ингээ ерөөсөө зөөврийн спикер байхгүй. Чи андорсон. Тэгвэл ер нь ахтынд ярихаар ингээл тэнд бууж гэнсэн. Нөгөө үлдсэн гişүүд нь энд байж. Тэгэл бид тараа заахвал үнэхээр энэ дээр бол хүчтэй байна уу амар юм байна. Гэхдээ би сум болгон дээр ингээ лайвыг орсон. Тэгээд аяа онгоор өөр ангаа яг органикоор ингэ цуглас юм органик юм гэдэг чинь нэг үнэн байдаг шүү дээ тийм. Өөрхий мөнгөрднийхаа царайг нэг боддоор намдаар нь харж хийгээд морьтой моциклтай явган нүцг ирж байгаа. Битүү. За уулзалт дуусна би нэг селфи хийсэн л хүн чинь. Уцаагаал уцыг аваа селфи хийгээл манай нөгөө дараагийн сум руу амжихгүй 3 аймаг тийм үстэй. Тэгээ ер нь би тэрийг нэлээд авсан. Яг үнэхээр тэгээд ганцхан гар утастайгаар тойрсон. Ингээ манай зарим хүмүүс чи одоо ингээ нэг зургийн аппараттай ирэл мэрил хийгээд би ямар сандаа мөнгөлгөөс хойсон шүү дээ ахын дөө. Би ингээ үнгүүл лайвыг явуулдаг та нарыг. Ганцхан зогтоотрыг лайвдаг. Энэ гоё ирэлээс энэнийг ирэлийг оруул гэдэг. Тэгээ одоо миний энэ утас үл энэ энэ үлээ. Энэ хооч утас. Тийм утас. Тэгээ минийх нэг хойчирц утас байсан. Тэгээ би нэг шинэ утас аваад зургийн аппарат аваа явах гэсэн чинь нэг зурагч 20 сая гэсэн байхгүй. Чамд 20 сая алга үн сонгуул те. Сонгуул мөнгө үрээд аль утас хэд гэж ирсэн 5 сая ихгүй. Нэг утас аваад иргээд. Тэгээ ахыгаа хүүхдийг туслахаар явуулж байгаа. Заахын дөө ингээ уулзалт болж гот зургийг аваад гэсэн. Нөгөө чинь зураг аваад зайл пост оруулаад тах. А манай нөгөө хүмүүс бол бүр хэвлэлийн баг маг те. Зургийг аваад гоё постлаад нэр мэр хичээл айгу гоё. Манай тийм баг. Зураг аваад оруул. Тэгээ би нөгөө уцаар хамгийн сүүлд нэг бол хойч лайв гэдэг утас гацаад эсвэл гридерсэн ч байдаг. Тэгээд лайв гэдэг утас болгосон байхгүй. Тэгээ манай нөгөө юусэд одоо сонгуул ярьсан дээр энийг ярьж байгаа. Өглөө болго мөнгөний ирүүлээ. Чи нэг дээр чагссан мөнгө өг. Бетон гамба. Тэг илүү гарах гэдэг. Нөгөө бусад намууд бол мөнгөн дээр тоохгүй шүү дээ. Ардын нам амч. Үүдүүн мөнгө. Тэгээ манай хэд бол өглөө болго мөнгөний ирүүлж байгаа. Мөнгө юус тарах мөнгө байхгүй. Цалингаа тавьж чадахгүй. Тэгэл явж байгаа хүмүүс ч одоо ямар юмных нь одоо илүү төв байх вэ те. Тэгээ би хэлсэн байхгүй. За би та нарт хөөе. Нэр дэвшгээрээ. Би мөнгө удаад явбал лайвыгээ явбал нэг 10 нэр дэвшгстэй газар ан маань хамаагүй 5-5-аар нь авч байгаа л. За анаас энэ уулгаач гайгүй байна. Манаас энэ гайгүй байна. Нэгнээс би нэг 100 сая явах тэр юм хийж чинь. Гэхдээ би мөнгө удахгүй та нарыг удаа явж дурахгүй да. Гэхдээ та нар ядаад энэ цогтоотор нэг ухуулгаж юм. Тийм л болсон. Тэгэд ямар ч тийм мөнгөгүйгээр органик сонгуулийг л анх удаа хийж харуулсан. Тэгээ энэгээр юу гэж бодсонгүй иргэд бас учиргүй мөнгөнд худалдагддгүй юм байна. Тэ? Тий. Тэгээ би одоо амраа нам байгуулж байгааг баярлж байгаа. Болохгүй ахын намаасаа гараад эдийн намд орчих. Тийм биз дээ. Хулгайчгүй нам зүв ард юм таалагдчих болно. Нам гэхээр хүмүүс нэг сүрхий юм боддог. Аал нэг удам дамжсан нэг бол нэг дэлхийд дараагаас их явцсан ч юм уу. Үгүй шүү дээ. Улс төр гэдэг чинь одоо ингээл арчлал өндөр өгсөн орнууд их хурлын гишүүн зүгээр метрондоо сууц явчихсан ингээд. Цүнхөө үрдсэн. Гудамдаа зүгээр алхаж байгаа байхгүй. Манайх гэхээр нэг хамгаалагчтай нэг жип суудсан хамгаалагч нь бууж гарч хойдлын хаалганд нь суугаад хойдлын суулгал дээрээс хулгаад ингээл ухуулагч нартай гоо гэж уриалт тэгээд тэгээ би энэ байдлыг эвдээл гэж анхлаа хийсэн байхгүй. Одоо амраах сонгуульд нэр дэвшүүл яаж сонгуул ажиллах вэ? Би зүгээр яг саяных тэр шведийн парламентын ордны гадаа очсон чинь зүгээр ингээ битүү дугуй байхгүй. Машины зогсоол байхгүй дуу. Тэгээ яад гэсэн чи ерөөсөө тэр парламентын гишүүд зүгээр дугуугаар л ирдэг. Тэгэл ерөөсөө тэгээд энэ парламентын гишүүд гараад ирлээ гэсэн зүгээр нэг жирийн хүмүүс гарч ирээ. За баяртай хурлаа хийсэн гээд дугуй унал явчихж байгаа байхгүй. Парламентын ордны. Тэгэхээр нэг тийм манайх битүү жип. Улсын хурлын гишүүн гэхлээр нэг амар лаг хүн болоо нэг юм орчноос тасраад нэг ингээд явцсан юм шиг л бол. Би зүгээр яг дөрөвдөө юм амраа. Туслахуудаа юу гэж дууд туслахууд нь дарга гэж дууддаг хоорондоо гişүүнэ. Манай дарга. Бүгд тэгээ дарга гэж дуудуулах гоё дуртай. Нөгөөдүүл. Тийм юм бэ. Зүгээр иргэдийн төлөвлөлт төлөвлөж шүү дээ. Амраах тэгээд яа нэг нэ.
Би яг одоо зүгээр үннийг л хэлье. Одоо ингээд олон сонгуул үзлээ. Ер нь бол яг үннийг хэлээд мөнхнийхаа тий мөнгөтэй хүмүүс л гарч байгаа. Ер нь бол яг одоо ер нь хаасаагүй. Тэгээд би бол яг зүгээр эн чинь нэг прототип маягаар ингээд нэг туршиж үзээд нь шүү дээ. Одоо бол миний одоо 28 онд анхны туршилтын юм болох. Тэгэхээр туршилтын юм учраас нэг амар би нэг харн марн нэг амар тийм өндөр үлээлтгүй. Тэгэнгүүт нэг ийм гоё юм бол. Одоо чи боддоо 3 тэрбумыг гаргацсан хүн нэг ч мөнгө гаргаагүй хүн хоёрыг хэн нь илүү ийм чөлөөтэй байхгүй. Тэ 3 тэрбум гаргасан чинь яаж яагаад ингэ шүү дээ. Нөгөө цэнгэлтгийн инкмач нь гаргаагүй юм чинь сайхан өөрөөрөө авгаан энэ гарахгүй шал угаалгана гэж авгаа нөгөө мөнгөтэй айл мөнгө. Тэр үнэн гэсэн шүү. Цэнгэлтгийн инкмач шүү. Би нэг засалт мөнгө авч явдаг. Остоо тэр чинь зайг тусах над дээр өөр ирсэн. Над дээр чинь гашиг хүмүүс ирнэ. Ааха би тэрний туслахаар ажиллаж байсан. Энэ муу улгаачаас ууж авгаад аягдлаа. Найзынхаа явуулчлаа. Үн ошиг босрог явдаг гэдэг. Би инкмагийн туслах өөрөө ирсэн. Над дээр. Тэр хамгийн их салаавчтай байг болдог. Сонсон чи би бүр дургу өрөөд хөөш. Хагас сүнсээ өдөр амралтын өдөр залгаад гэр цэвэрлэх хүн уурлахгүй. Тэгээ пэмэн. Ахаа ингээд та сошиал дээр наач айгүй гоё ухаантай бэрдэх гинэ. Сошиалын ард дээр үл зүгээр пэмэ доромжлол замбрааг өгч. Тэгэхээр би бас дургу өрөөд яадаг уулгаач засал хүмүүс л авсан байлээ. Авчихсан юм шиг байлээ. Би бол тэгж л бодож. Би бол нэг ч төгрөг гаргахгүй. Би угаасаа нэг амар юу ч ярьж мэдэхгүй олонч гэж бодохгүй байна угаасаа. Гэтэ гоё ингээд чөлөөтэй хүснээрээ гоё дайс. Би зүгээр гоё бүжиглэе гэж бод. Гарганаас очоод хөгжмөө тавиад. Тэг хинч бүжиглэн гэдэг нь яг жинхэнэ бүжиглэх гэхээс илүү яг зүгээр л би гоё өөрийнхөө гоё явна. Тэгээ яг нөгөө нэг амар их мөнгө зүгээр гаргаагүй юм чинь тэр чинь санаа зовоодох юм байхгүй. Тэлдэрх юм байхгүй. Би ярихгүй сандрах юм байхгүй. Гүнээ сандрал тусламж авч өрөнд орох. Тий, өрөнд орохгүй хүн. Тэгэхээр яг нэг юм нэг адахгүй гэсэн үг. Гоё адахгүй явах ч юм уу. Жишрэхгүй те. Дээрээс нь хотод нэг амар мөнгө зарагдахгүй. Амар холмол яваадах шаардлага байхгүй. Ингээл дүүрэг бол ингээл тодорхой ойрхон. Тэгээ илүү гоо сошиалэр явчих. Тэгээд болоо. Тэгээ гаруул тэрлээс гарахгүй бол тэрлээс чинь нэг санаа зовоод адгаал ингээд гэдэг юм байна. Тийж мэрэлээ. Яа надад 3 тэрбум штэ. Доол нь 3 тэрбум те. Доол нь 3. За дээр нь бол нэг 10 хэд байх шиг байгаа. Байхгүй надад. Тэрбум байна уу? Чи энэ миний өмсцөө. Нэр дэвшээд гişүн болсон хүмүүс гоё ярьдаг. Өнгөө цамцтай ярьдаг. Чи манай гişүүд их гоё юм ярьдээ. Өө би насаараа төрд ажилласан. Цалингаараа л амьдрэх шат. Тэгэнгүүтээ 3 тэрбумаар гараад ирсэн те. Энийг яаж босгох юм гэхээр хандив өгсөө гэд. Өвдсөн зовсон хавдар туссан ядарсан хүмүүстээ хандив өгөөд тусламж өгч чадахгүй гаард юм. Тэр нэр дэвшигсэл тэгээд 3 тэрбумаар нөгөөд байна. Бас яг мангар юм ярина болчих. Тэнгүүтээ манай эхнэрийн бизнес яг вэ гэд. Манай улс төр төшт Монголд энэ хэдхэн хүмүүсийн бизнес гоё юм. Улс төрчдийн эхнэрийн бизнес, гэр бүлийн бизнес. Зарим нь эхнэрээс нийлүү насаараа өд бизнес хийгээд өөдөө гарахгүй хахад улс төрчдийн манай эхнэрийн бизнес, гэр бүлийн бизнес гэдэг. Энэ гошин шог их гоё ярина надад гэсэн. Би түрүү нэг уучлаарай. Надад зөв хариулчихлаа. Зүг болгоо. Би түрүү нэг зөв сонголт гэж юу юм бэ гэсэн асуултан дээрээс нөгөө хангалттай хариулт авч чаддаг байхгүй одоо заавал одоо өөрөө сонгогд гэдэг нь шүү дээ. Одоо ингээд бүгдээрээ яах юм. Одоо бид чинь дийлийнх нь сонгогчд байгаа дээ шүү дээ. Тэгээ бүгд одоо сонгуул өөрөө нэр дэвших юм уу. Тэгэхээр чи худлаа болоод шүү дээ. Тэгэхээр яг зөв сонголт гэж юу гэж энэ төрийг багасгах сонголт хамгийн зөв сонголт. Цомхон болгох. Хэрвээ төр данхар байх юм бол тийшээ юу ч ороод бузартна. Тэр нь хар хандаа байна уу? Данхар гэх нь байна уу? Тэгээ Харвард төгссөн юм байна хин ч юм уу. Хамгийн зөв сонголт бол төрийг багасгах сонголт. Хин төрийг багасгах гэж хин тендерүүдийн тоог цөөлнө гэж хин төрд байгаа мөнгийг багасгах гэж хин татварыг бууруулна гэж тэр л зөв сонголт. Дараагийн тоог цөөлнө гэсэн үг. Окей. За хариултыг авлаа. Бэлгүнэ. Ах нь ингээд ягаад танаа энэ урилгыг гоё хүлээж авсан гэхээр би ингээд учирлыг бас үздэг. Учирл бас энэ амраа шиг маяг байхгүй од тод гэж талтхан зүгээр ингээд өөр гоё тийм залуу байлаа. Тэр уулзч үзээгөө. Калабаусаар бас тэгээд нэмэг 21 яриад ингээл гоё чөлөөтэй. Нэгт хоёр тэгвэл энд нэг гоё залууч үздэг юм билээ.
А миний хувьд одоо надад юу дутагдаад байна гэвэл надад ч юу ах вэ? Энэ нийгэмд гоё залуучуудыг гоё нийгэмд идэвхтэй байгаасаа мөн үү? Тий. Залуучууд гэхээр тэгэл уус төр сонирхтгүй байх албагүй шүү дээ. Яг л хүн өөрийнхөө амьдралын төлөө өөрсдөө зүтгэн мөн үү? Ядаж сони ажлыг мэдчихье тий. Тэгэхээр би энэ залуучуудыг улс төрийн боловсролын жоохон дээшлүүлээ. Залуучуудтай жоохон ойр байгаад заавал ч над шиг 40 амраа шиг одоо 30 хүртлийн дараа улс төр сонирх албагүй шүү дээ. Хар багасаа сонирх. Энэ нь өөрөө амьдралдаа нийгэмдээ идэвхтэй нийгмээ өөрчлөхийн нэг хэлбэр байхгүй. Тэгэхээр залуучууд руу жоохон ажилламаар санагдаад ажиллах ч юу ах вэ? Залуучууд жоохон намайг үздэг болоосаа тийм үү? Тэгтээ өөрхий гудамд явж байгаад 10 жилийн хүүхдүүд ахаа зураг авахул гэхээр баярлаад байна. Тэгээ надад нэг өдөр соронтой 3 басаа явж яснаа. Гинт эргэж ирснээр зураг авахгүй селфи хийгээд тэгэхээр ихэнх маргааш Instagram дээр нөгөө гурвч өөрсөн дээр баг тавьсан байгаа. Тэрс хүүхдүүд бас үзээд идэв. Өө та чи Instagram-ийн рилний өдөр хөгжим болцсон шүү дээ. Шургаад орё. Хайр дурлалын ингээд алаачлаа гэдэг чинь өөр амар баярлалаа. Тэр амар тэр өөр Яг одоо наад тэр үед хийжсэн лайвуудаа харахаар үнэхээр ичдэг би. гоё шүү дээ. Юу яриа. Айгу entertainment тий. Яг тэр яасан гэвэл надад ямар ч тийм зохиол байхгүй өөрийнхөө амьдрал дээр хүн яг уурлахаараа тий. Намбрын гүйгөө чоронд ороод сонсохгүй пен авах дуудсан шүү. Тэгэхэд өмнө нь намбрын гүйгөө гоё хэлчихэж тий. Тэгэхээр хүн ингээд заавалчгүй ингэж хүний тийм бэлдсэн бэлэн дүүш. Тэр чинь гоё байхгүй. Бодит амьдралыг бас мэдрэх нь их амьд юм билээ шүү. Амьд үнэхээр амьд. Тэгээ би яг хөө тэрийг ингээд заримдаа харахад алдаач их байдаг. Одоо бол их шамбараад байна. Диско сонсон. Яг яхаа зүгээр шүү. Тэр зүгээр. Би одоо миний нэг өөр байх. Тэгэл одоо ингээд ордонд ингээд хүмүүс их хурлын гиш суулгандаа суухгүй гэдэг байгаа шүү дээ. Би хэрвээ ордонд их хурлын гишүүн бол суулган дээрээс дуракууд орж ир суулгандаас алиминик лабер өөр яваад ихэд юу тийж боддог байхгүй заримдаа тэгвэл бас. Тэгээ нэг их хурлын гишүүн болчоод би нэг юуны яамдуудаар яваад наашсоо цалингаа гацчих гараад ямар ч цалин авдаг дурахгүй зүг чи шагал цалин авсан байна чи энэ нууц амраг авсан шүү дээ гал энэ даргаыг авал гээд их хурлын гишүүд ингэж явах хэрэгтэй байхгүй зүг Яг үнэ. зүг Битээ октод юу яагаад вэ те? Биш одоо би зөрчлийн хэрэгээр өчигдөр шүүгрэлд орлоо. Өнгөрсөн үл шинэ жил хөтлөхийг шилжиж байгаа шүү дээ. Хаминдаа очиж. Тийм байгууллагуудын шинэ жилийг би самрах гэдэг байхгүй юу? Гардны ядуу байхад эднийг шинэ жилгээ дайлгана те. Тэгсэн уул уурхайн амны шинэ жил болж байна. Яваад орлоо. Шангрила дээр. Амны гоё бүжгэлж нугаас бүжгэлж урч ингэж үрцээ. Гоё авчи дараа гадаа баахан жибэнд зогссон. Тэ? Тэгсэн нэг зогтуудаар гарч ирсэн байхгүй. Тэгээ над руу садаач гэсэн даа чи гавь ингээ барьцсан. Уг нь ингэж барьсан бол садаач нь орж ирсэн. Тэгсэн чи би нэг дургуур гэдэг ингээ эмоц хөдөлчөөд ингээ заамд чи ингэж харуулж байгаа 50 явуулсан чи над дээр жүжигтэй ирсэн. Тэгээ тэрүүгээр би өчтөр жүжигтэй ирэхээр шүүгрэлд орлоо. Хэд хоног авсан уу? Гайгүй. Гүйг хойшлцсан. За. Яг нэг сар авах хэрэгтэй яваад айгуул. Наад болсон одоо яаж бас ингэж засвар руу излээ яваад байна тийм. Тэгээ юм уу санаад нэг морзороо яг хөө ингэж шууд шүүх хурал дээр эхлээд өмгөөлөгчгүй ороод мөн шүүх хурал хойшлуулыг бол олон хараа байна. Яг энэгээр бас сураад авчихгүй тийм. Тэгээ би өмгөөлөгч ганцаар очиод өмгөөлөгч авъя гэд би наадамгт хойшлуулсан. Юугаас би гугд хоргоно л доо. Гэхдээ наадалч намайг явуулах гээд байна бас. Харин дээ. 14 хоногийн барьсан явуулсан мөнгөлд байхгүй бол амар шүү дээ тийм үү? Наадмын дараа бол за барилгын хөгжлийн төв дээр очсон. За тий. Мэргэжлийн бус дараагаас нэрийн нуур шийдсэн дахиад яасан. Байгууллагын үйл ажиллагаа алдаг болсон ингээд зөрчлийн хэрэг үүссэн. Надаас зөрчлийн хэрэг салахгүй байл. Тэгэхээр би ордонд орчвол над дээр зөрчлийн хэрэг нээх нь харъя те. Жинхэнэ тийм үү? Жинхэнэ аваасаа дали алгонгол мөрөсөө. Ингэмээр байна шүү дээ. Тэгэхгүй болохоор бид нэг ингээд жүжиг үзээд их хурл ихээр нэг их хурл дээр нэг жүжигчд гарч ирээ ухаантаа сараад. Одоо намтуу юм яриг харахаар хэлвч хааш. Зүртөө ороо. Хизээс зовлон үзмэ. Жүжиг штэ эдгээр жүжиг байхгүй байхад тийм үстэй. Одоо энэ хэдэн олигархуудын хүүхдүүд байна. Би олигарх гэж ярьч. Монголын баялагийг сорсон улгаачдыг олигарх гэдэг. Одоо энэ ундрам номин бол загварын коллекц. Ахын дүү брэнд мэдэн те. Мөнтэй брэнд. Чиний дүүбл хэд вэ? Дүүбл одоо хэд вэ?
Мэдгүй санахгүй. Өө тэд нар чинь нөгөө Гуччи мөчч гэвэл 12 сая. Их хурл дээр загварын коллекц харуулж байна. Их хурл уг нь бол загварын коллекц биш. Англи Америк шиг явж явах хэрэгтэй. Савсаа жоо сайхан бижак хүмүүсцээ. Өнөхтэй улс төрч бол Англи Америк шиг тийм ээ. Тийм үстэй. Тэгээ би зүгээр улс төрд явах гээд байгаа зорилго нь бол дарга болох гэж биш. Ирэх юм биелэх гэж биш. Өөрөнд дураагүй зүгээр иргэдийнхаа төлөө боол мэд зүтгэсэн юм уу? Тийм үстэй. Тэгэх юм бол боол мэд зүтгэрийг бол баг тоо өөрөө төрчих юм байна гэсэн. Гэхдээ би нэгдүгээр дөрөв ингэсэн шүү дээ. Ганцхан юм ярьсан ахын дөө харсан те. Иргэн төвтэй төр байд юм аа. Их хурлын гишүүдүүд иргэдийнхаа төлөө зүтгэх хэрэгтэй. Боол мэд зүтгэх нь шивдэг. Энэ ёсыг сонгоод боолчлаа. Үгэнд орохгүй би лайв жагсаар та нарыг боол мэд бүхэл зүйлийг гэсэн чинь алгах чил энийг гэсэн. Би баталдаасан байхгүй. Нөгөөд одоо миний үгэнд ордог ч юм уу ч мэдэхгүй. Гэтэ танаа дүү бол айгуулаагүй шүү. Сая өнгөрсөн 7 хоног тэр нэг юу юм уу төрийн өмчийн компани захирлуудын цалин байланг тэлсэлж мэстэй айгүй лаг болж шүү. Өнөөдөр өнөөдрийн урбан таг төрөлцөн ирсэн зочдтой маш их баярлалаа. Аригуунаар нэг энэ хоёрын нэг юм. Гэтээр одоо амар харисантай хүмүүс ууцсан яриасан ингээд ойлаа зөндөл ирлээ. Өнөөдөр бол нэг та хоёр юм ярих гээд бид дөрөв үзэж байгаа хүмүүс. Гэтэ аригуу одоо нэр ямар ажил дээр явж байна? Шинэ хийж байгаа зүйлүүд байна уу? Тэрийг хэлж болохоор бол хэлвэл. За агмахаараа шеэрлүүлэх хөрөх юм бол явуулж байгаарай. Тэгээ. Дүүс агмахаараа тэн гоё ирэл мэрэл бол шижчихгүй. Юус бас гэлснэх те. Тийм шүү дээ. Миний үндсэн ажил бол даатгалын салбар. Одоо 15 жил даатгалын салбарт ажиллаж байна. За би бол мөнх даатгал компани маркетинг харилцагчийн үйлчилгээ хариуцсан захирлаар ажилладаг. Энэ бол миний яг одоо бүх цаг зүрх сэтгэл сүнсээ бас зориулж явдаг ажил маань байна. Тэнгүүд нөгөө аригуун гэдэг нэг ажил байгаа шүү дээ. Энэ болохоор нөгөө чөлөөт цагаараа баггүй юу? Хүмүүс надаас нөгөө мэрэгжлийн байхыг маш их шаарддаг. Би харин эсэргээрээ мэрэгжлийн бус хүн мэрэгжлийн хүнтэй ярилцдаг нэвтрүүлэг тийм концепттэй байя гэдэг тэрийг. Тийм учраас би мэрэгжлийн байдгүй юм. Угаасаа мэрэгжлийн болохыг ч хүсдэг. Тийм байгаа. Тэнгүүд аригууны хувьд бол яг хаа подкаст бол 100 дугаар яваад дуусна гэдэг би төлөвлөгөөтэй байгаа. Одоо нэг 73 дугаар бичсэн байна. Тийм. Тэгээд тэрний араас бол дахиад дараагийн ажлууд бол яригдчихлаа. Тийм. Окей. Nice. Индра, ойрд ер нь сонио ачаа хийх байгаа гоё төлөвлөж бодсон зүйлүүд хэр байна? Эсвэл одоо яг нэвтрүүлэг дуусч байгаа учраас гоё дүгнээд хэлэх юм байсан. Тийм хэлэхгүй. Тийм. Анх удаага ийм ток шоу гэх юм уу подкастт орж үзэж байгаа. Тэгээд ер нь бол сонсдог гэр орноо цэвэрлж явахдаа ч юм уу ер нь хов сонсгоод ч юм ямар нэг одоо нэг ертөнцийг сонсгоод тэгээд сонсдог энэ подкастыг тэгээд ер нь сонирхолтой байлаа. Тэгээ улс төрийг бас нэг сонирхдаггүй байсан. Ер нь бол ойлголоо сая бол ер нь яавал энэ нэг юм чи бид нар ер нь залуу үеийн төлөөл тэгэл гоё л амьдрмаар ш заавал гадагшаа өмөргүй л шүү дээ. Тэхийн тулд яхахын сонголт оролцох хэрэгтэй байна. Тэгээд энэ зэрэг юм зургийг бас ойлгож авлаа. Болохгүй байгаа юмнуудыг л ярьсан болохоос бас болж байгаа гэж байгаа зүйл байгаа шүү дээ. Би бас нэг энэ мөнх эрдэнэ ахыг нэг амар тийм дарк хүн гэж боддог байсан байхгүй. Одоо анх одоо уулзаад арай өөр сэтгэлтэй чи нөгөө боцоотаа хаста шаа гэж боддог шүү дээ. Заримдаа энэ IPT-ийг хуцарч явдаг. Заримдаа энэ IPT-д ороод байгаа энэ контентуудаас илүү энэ мөнх эрдэнэ ахын лайв сонирхолтой байдаг гэдэг надаа ингээд яагаад чи ажил дүндуур заримдаа үзсэн сууж байгаа тийм. Яг нөгөө ингээд тийм тулаад ингээд бас ярилцаа танилцаад үзэж бас бодсноос бас хүн чи өөр байдэн шүү дээ ер нь тийм. Бас өөр л үт юм байна. Би ч одоо юу орж ирэл энэ муу улаан бодог байна. Бодтой юу. Энэ дээр юу хийдгүү Тийм, нэр тийм байна. Урбан ток гэж спайр үздэг хөө. Тийм үү? Тийм. Тэгээд нөгөө танаа нөгөө липштик клуб л үү? Тийм. Энд очиж үзчихсэн. Тэгээд амар фаны. Тэгээд ер нь жоохон юу асуух болмол гэж бодсоч байр. Зүгээр гоё. Хөгжилтэй хөнгөн гоё л байсан. Тийм. Ер нь л хөнгөн л гэсэн юм шүү дээ. Нөгөө позитив орчин. Би одоо тэрийг айгүйх яадаг болчихсон. Позитив манай. Позитив Монгол шиг ачаа гэж байна. Позитив орчин гэдэг манай соёмбоо гэдэг дууссан. Агуу гоё юм боостой. Dark shows дээ. За ирсэн зочдоос бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд цааш ажил хөдөлмөрт нь том амжилт хүсье. Мөнхүү шиг ер нь юу ямар ш. Найз охингүй болох бол наадах чи илүү мотивацтай. Найз охинтой болсон юм ярихаас санаа зовоос сууд штэ. За тэгээ энэхүү дугаар Чамин лаунж шинээр нэгдсэн байгаа та бүхэн ирж зочлоорой гоё үйлчлүүлээрэ. Dikis Mongolia хамтран үргэж байна.
За тэгээд Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо Urban Talk-тай хамтарч ажилладаг шүү. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Зуныг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан наадаарай. Гоё залуучуудаа анх удаа юм нэвтрүүлэгт орж ирэх гоё байна. Энэ эхлэлт нь багтугай. Өшөө олон бас залуучуудыг тэ. Тэр юм нээлттэй гоё хүлээж авах уу? Одоо юм подкаст нэтрээ нэвтрүүлэгтэй Чөлөөтэй би баян үздэг шүү дээ. Тэгвэл гоё дараах төрөөс орол гоё. Тэгээ наадмынараа нам. Залуучуудаа маш их баярлалаа. Одоо жоохон залуучууд руугаа бас тэ хандаж ойрхон бай. Дахиад тусал хэмжлэгэн байвал бас тэ туслая чадъя гэж бодож явдаг. Би ер нь сэтгэлгээ бол тийм бас залуу гэж бодож явдаг. Энийг юугаар хэлэх гээд байгааг бол манайх ингээд амар их хөрөг ураад байгаа байхгүй. Тэр чимээл хазаар энд чимэг өгчгээл тэ. Би одоо 4 хүүхэдтэй. За над нэг хөрөг би шууд хүүхдүүдтэй хэлнэ. За аавын хүүхдүүд энийг шууд зараад 4 угаад байгаа. Би 4 хүүхдтэй нэг чулуу үлдэх сонирхол байхгүй. Харин 4 хүүхдтэй боловсролтой болохыг төцдөг. А манайхан бол нэг хөрөг, нэг имэйл тийм ээ. Тийм надад сонирхол байдаг. Аль болохоор тийм минимал яг амраа шиг. Тэгээ хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Хүүхдүүдийнхээ үгс манай хүүхдүүд ингээд манайхан ч нэг юм дутагдал үүдээ. Дарга гэхээр ахмад хүн гэхээр бүхнийг мэддэг гэж ойлгодог үгүй шүү дээ. Би одоо энэ 2000 оны дүүнээс их юм сурна. Яг тэгвэл та нарын юу бодож байгааг та нартай уулзч ярилцчихэж би мэдрэх хэрэгтэй. Тийм үү энэ гоё техник том төхөөрөмж наантан платформ та нар сурна. А та нар бол маний одоо алдсан эндсэн туршлага гэж бас сурах байх. А тэгвэл тэр гөгшөө энэ залуу энэ айлба энэ зинзээ гэж ялгаж бол хэрэггүй. Бид нар нэг нэгэнд амьдарч байгаа байхгүй. Тийм биз таамраа. Яг үнэ яг үнэ. Тэг хамгийн гол нь бие биендээ хүндэтгэлтэй, бие биендээ хүлээцтэйгээр соёлтойгоор тийм янз бүрийн юу аахгүйгээр гоё амьдруулахад Монгол бол бүрэн болж байгаа шүү. Маргааш өөр ахаа 2 сар бүгд амжилт. Гоё байлаа. Энд бол лоовч бацаад байгаа шүү. Одоостой бол. За одоо тэгээд энэ сайхан лоунж одоо энэ суус юм чинь ахыгаа нэр дээр энд байгаа бүх хүмүүсийн тоогоор нэг конек ах нь орлого орлоо. За. Яаж ингэ зүгээр суучаад хүний муугаа яваа. Яа, за амраа. Барьцтай. Үгүй ах нь шахтуу. Одоо надад Ямар санд ямар ч зардалгүй сонгуулийн нэг яриасан байна. Би ядуу. За баярлалаа. Шинэ он шинэ үйлрэл эхэлж байгаатай холбогдуулан Eden podcast та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагааг сурталчлуулахыг хүсэх юм бол зөвхөн Eden podcast гэхгүй манай сувгийн бусад контентууд дээр ч гэсэн өөрсдийнхөө сурталчилгааг байршуулах боломжтой. Үүнээс гадна бид та бүхэнд видео реклам, reel бүтээж үйлчилж байна. Бидэнтэй холбогдорой.